Соёл танаас эхлэн 1990-ад он. Бав өнгөрсөн зунаас Сүхбаатар аймгийн Мөнхаан суманд клубын эрхлэгчээр ажиллах болсон. Миний өмнө ажиллаж байсан Дамдангой ажлаас гарах өргөдөл өгсөн юм гэсэн. Тэгээд яг хуу эхэндээ бүх юм болж бүтчихэл байсан. Би багтаа энэ суманд байсан болохоор эргэн дасгаад амар байлаа. Гэтэл нэг өдөр Дамдангой намайг гэртээ дуудаж нийгэм задалд суунгаа энхүү ярьж үлээ. Чи миний ажлаас гинт гарах болсон шалтгааныг мэдэхгүй. Нэг удаа би сумынханда бүтэн сайных нь киног үзүүлчихэд хүмүүс тарсны дараа өөрийнхөө аж ахуйтэй заалны сандлыг загаас нь эхлээд хурааж явлаа. Гэтэл нөгөө загаар нь сандал хомж явсан аж ахуй маань ихэд айсан шинжтэй гүгээд ирдэг юм байна. Би яасныг нь асуудал. Тэр баруун урд харанхуй болонд нэг хүн нааш хард зогсоод амар инээгээд байна гэлээ. Би мэл гайхсан ч ачига улам айлахгүй санаатай чангаар "Хөөе, тэр болон зогсоод байгаа хүн гараарай. Кино дууссан шүү" гэж хашгирсан. Гэтэл ямар ч юм алга. Тэгэхээр н тэр болон руу чиглэн очлоо. Нэрээ хүн минийхэн сонсдооч байх шиг нилээн дөхөж очиод "Хөөе, хүн байна уугүй юу?" Гэтэл гинт тэр болонгоо салхи шиг юм хөдөлж намайг дайран гараад заалны хаалга хүчтэй савгадаад явчихсан. Энэ үед миний бие зарс хийгээд нэг л хүү дөөргөд явчихсан. Тэгээд ачаа дагуулад сандал хагас дутуу орхиод гарлаа. Гаднах төмөр хаалгаа цойжлох үед дотор хэн нэгэн хүн зэвүүн инээхэн сонсогдоод байсан. Дэрнээс хойш би олон дахин тийм юмтай таарсан. Бөөр сүулдэ дээр харанхуй болонд гэрэл шиг масаад байдаг болчихсон. Миний бие жаажмаар муудаад нүдний хараа хүртэл юм аргаа байсан. Тэгээд би сумын засаг дарагад өргөдөл бичиж гарах тухай хэлсэн чинь харин зөвшөөрсөн л дөө. Би гэхдээ энэ бүхнийг түүнд яриаггүй. Зүгээр л гарах бодолтой байна гэж бичиж өгсөн юм. Ингэж ярив. Би энэ бүхэнд нэг л итгэж өгөхгүй өнгөрч билээ. Энэ ярианаас хойш сар шахан болов. 7 хоногийн сүүлж бүтэн сайн өдөр болгон кино үзүүлээд байлаа. Нэг өдөр киногоо үзүүлж байтал гэрэл тасарчихлаа. Сумын төвд дээдлэр гэрэл астдаг тул тасарх нь их байдаг юм. Бэж гайхсангүй гараад хардал клубээс бусд газар сумын зэцэрлэг загиргаа гэдэл бараг бүгд гэрэлтэй байв. Манай клубын цахилгааны удас тасарчихсан бололтой гэж бодоод цахилгааны өрөөгөөр ортол тэнд нэг хүн хэвдэж байсан. Би зог тусч нилээн ажиглалтал харанхууд сайн мэдэгдсэнгүй. Хүн байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг санагдаад ухаар нь жаахан айгаад ухарч гараад Сүхэ гэдэг ахыг дагуулад орсон. Сүхэ ах уугийн хинэггүй айдгүйгээрээ надаас төрүүлж ороод нөгөө хүний байсан газар очиод доошо тонгойн нэг юм тэмтэрж гарав. Тэгснээ намайг дагуулж хол очиод би сая тэмтэрж байсан чинь гарт нэг муухай ширэн үстэй бондгор юм баригдсан. Нэг юмны толгой юм болов гэж бодоод үзүүг нь тэмдэрж үзтэл гинт гарт юу ч өрөгдөхгүй болчихсон. Лааны гэрэлд Сүхэ ахын хоёр гарыг харсан чинь цэл хөх болчихсон. Учиргүй хүүтэн болсон байлаа. Тэр цэл хүүтэн гараа дулаа цуулах гэж үрж байснаа. Ахих нь би нэг л эвгүй болчихлоо гэж хэлж амжилгүй ухаан алдчихдаг юм байна. Бүх хүмүүс гараад явчихсан байсан учраас том биетэй Сүхэ ахыг би яаж чадлагүй зогсож байтал заалны гэрэл цэлсгийн аслаа. Бэж дотроо баярлан Сүхэ ахыг босгох гээд дээрээс нь тонгоогоо тарсан чинь түүний нүүр ам нь амар мөрөйчихсэн. Царай нь нэг л биш өөр хүнийх шиг болчихсон хамаг биеийн салган жичрээд байв. Царай нэг л биш өөр хүнийх шиг болчихсон хамаг биеийн салган жичрээд байв. Тэгснэг нэт өндийгэд босоод ирсэн. Гэхдээ ямар ч ухаан алга. Тэгснээ амар муухай нэгэд над руу хойртоод ирсэн. Ашгүй би хаалган тал зогсож байсан болохоор гараа зүгтаачих. Яг яаж гарснаа мэдэхгүй. Нэг мэдхэд гадаа гарчихсан зогсож байсан.
Гөлөбийн гэрэл асж унтарч байснаа буудаад шатчих болтой хасгаа байсан. Бид нар чигээрээ гэрте хараад унтах гэтэл унтаж чадахгүй арай гэж өөр цайлгасан. Тэгээд өглөөний 9 цагт клуб руу ортол Сүхэ ахаа "Яа, толгой хагарах нэ" гэсээр сандал дээр сууж байсан. Тэр явдлаас хойш би дамдангуйн яранд итгэсэн. Олон жилийн өмнө клубын барилгыг засварлах үеэр нэг залуу бүдүүн гуайлан цохиулаад газар дээрээ нас барсан юм гэдэг. Бодвол түүний сүнсэл хоригдчихсан юм шиг байна лээ. Оюун чимэг 10 жилийн өмнө Баян хонгороос Улаанбаатар хотод шилжин иржээ. Түүнийг анх ирэхэд харж хандах олигтой ах トゥ байхгүй байсан тул дулж түшээд авах хүн олдоогүй байна. Ядаж байхад нөхөр нь ажил төрөлгүй уйдлаа энэ гэж нутаг орон руугаа эргэж бодсонгүйсээр нэг л өдөр таг болжээ. 3-3 хүүхэдтэйгээ хүн танихгүй газар хаяг хідэн хоцорсон бүсгүй айлын хашаа хийсээр цусны өвчнөр шаналж даржилж хэвдсэн ганц би хөгшний хашаанд буучгаж. 2 сайхан хүү төрүүлж үсгсэн ч дэд нь архинд орж үгсэн амьтан мэддэхгүй тагуулснаас насны эцэст өвчнөд баригдан ганцаар хоцорсон хөгшин өвгөн түүнийг наашаа гэсэн болохоос хөөж тууж хаж гэлсэнгүй. Ядарч явах үед нь сэтгэлийн дэм болсон түүнд оюун чимэгч байдгаараа талархан чадлынхаа хэрээр асарч тусалж байжээ. Гэвч өвчтөе хөгшин түүнд удаан гай болсонгүй. Өвлийн хүүд орсон намрын зэврэн өдөр гэв гинтхэн амьсгаа ороосон аж. Ингээ түүний орон гэр хашаа баргал оюун чимгийн өмч болсон байна. Түүнтэй булаазалдаж хил ам хийх хүнж гарч ирсэнгүй. Оюун чимээг хүүхдүүдийн сургийг гарах санаатай хэрдэл хөөцөлдсөн ч ажиг сураг гарсангүй. Хүний газрыг хайчгаа мэдэхгүй аргаа барж явсан хүнд бэлэн сайхан хашаагэр гарч ирэхэд баярлахгүй хүн байх үлээ. Тиймээс оюун чимээг хувь заяанда итгэж ядан байсан гэж. Ялангуяа эмэгтэй хүн болсон хойно өгшний гэрийн тамилганд их сэтгэл хангалуун байжээ. Мань хөгшин цагта нэлен чамбай хөрөнгөтэй явсан элт эдэлж хэрэглэж байсан юмнууд нь эдэлгээ даахууз чанартай зүйлс байжээ. Тэр дундаа угаалгын машинд нь оюун чимэг эгэл таатай байж. Хамаг ажлыг нь хөнгөвчилж гарыг нь амраах тэрхүү машиныг харах болгонд өөд болоод төдийл удаагүй ганц би хөгшнийг өрөвдөнд дурсаж байжээ. Гэвч түүний энэ хөөр баяр удаан үргэлжилсэнгүй. Нэг өдөш оюун чимээг хөөхтүүдэд унтуулчихад угаалгын машин дотроо хэдэн хувцсын эргэлдүүлж суужээ. Гэтэл урамтай нарахгүй төжигнэн угаалга хийж байсан угаалгын машин гэнтхэн тар нархийн дуугараад таг олчихж. Ямар нэг юм салжих уу гэж бодсон бүсгүй босон очиж тагийг нэн хардал угаагдж байсан хувцснууд нь алга болчихсон. Харин талигач өгшний толгой учиргүй эргэлдэх шиг болж харагдсанаа нийл улаан цусаар турах шиг болжээ. Оюун чимэг айсандаа аимшигтайгаар хашгирснаа ч мэдсэнгүй. Том хүн нойрмоглон өндийж "Яасан бэ ээж?" гэхэд сэхэ авсан ч хэрхээ мэдэхгүй самгардан зогсож байснаа. "Миний хөө босоод ирдэ. Угаалгын машин болохгүй байх юм. Хоёулаа үзээд хий та." Хүүн дуулууртай гихч босч ирэхэд угаалгын машиныхаа тагийг айжимхан сөгтөл хүүн доромгор хараннуудаа гэлзүүлэн угаалгын машин руу тонгон харснаа. "Яагаад ч үл вэ штий? Та салгачихсан юм шүү" гэжээ. Нэрэж угаалгын машин дотор дөрүүжин харагдсан үзээрийн аим шиг төрс байсангүй. Харин хэдэн хувцс нь байж байсан байна. Оюун чимэг юмыг яаж мэдхүү гэж айх үүднээс хувцас угаахаа болон хүүгээ оронд нь хэвдүүлээд өөрөө ч гэсэн орондоо орсон бөгөөд "Яа, зүрх хаагарч төглөө. Би эрүүл сарвал ухаантай л байгаа да. Ядагч байсан маргааш эмнэлэг рүү очиж хандаа ихчийн найзад үзүүлээ дээ. Янз бүрийн бодсоор угаад хий юм үздэг болж байгаа юм шиг байгаа" гэж удсаар унтжээ. Гэвч дөнгөж зөөрмөглөө үгүй юу? Талигач хөвшнийг зөөдлээд
Бас л муухай хашгиран сэрсэн аж. Түүний зүүдэнд хөгшний цовиртайгаар yoолохдоо hodмогцсан. Угаалгын машины шилэн таг бүлдүүсрэн хонгойж. Гэрээр нь дүүрэн хөрөн цус нэлхийн асгарч эхлэх үзэгдсэн бөгөөд. Оюун чимгийг огцсон өндийн босоод ирэхэд угааж байсан хувцснууд нь гэр дотор шидчихсэн юм шиг хөвөлзөж тэдэн додроос хөгшний толгой гараад ирэх шиг үзэгдэжээ. Тэр ч байдгүй цус нөжөөр огон бөөлжиж би хөр хөөхөдтэй өмч хөрөнгө үлдэх байсан юм. Миний эдэлж хэрглэж байсан эд хогшил хоёр хүүгийн минь юм. Таач надад тийм ховд зохиолтой хөөсөнгүй. Нэг насаараа хураасан хөрөнгө минь болохоор сүнс минь харагдаад болохгүй. Ох минь чамд энэ хөрөнгө гай болно. Миний угаалгын машинаас холвой намайг нутаглуулсан газарт аваач хай. Хэмээн зөнгөтөн тасалдаж өгүүлэх нь яг л бодтой юм шиг аимшигтай сонсогдчихэ. Талигачийн хий агаард догтон дагалзах дан толгойроо оюун чимэг эгцлэн харах гэж чадахгүй байсаар арай гэж сэрсэн юм санаж. Сэрсэн хойноо хит айснаас үнд ичиж чадсангүй. Дэмээл хүүрүүгээ наалдан жижиг чивдтэл гэрийнх нь гадаа талигач хөгшний бөхшүүл ханиалах сонсогдож. Улмаар миний эд хөрөнгө энэ ахынд гай болно. Намайг нутаглуулсан газрын зүг хаяарэ гэж хэлэх гэж ирсэн юм. Гэтэл өөрхий охиныг айлгчихлаа. Гэвчлэн өглөн ойлох яс хавдалцсан дуу гарч байжээ. Хайн бүлгүй хөөрхий бүсгүй шүнжин бамбигнэж хоноод маргааш нь хажуу айлынхаа хүнд галган байж шүний явдлыг ярьдал готов гих гүжирмэгээр талигач магсаргоо ирнэх яацгүй хүн байсан юм. Ямар олигтойд хоёр хүүгээ гудамжинд төөж гарах вэ дээ. Өгшинч гэсэн их зовж өнгөрсөн. Өвчтөд хэвдэж байхад нь ховд сунар угаасангүй гэр орон цэвэрлсэнгүйгээд хаваарныг хашгир загнадаг байсан юм. Өгшнийг өрөвдсөн ах дүүс нь тэр угаалгын машиныг авч өгсөн юм билээ. Тэр угаалгын машины хүчинд өгшин өвгөн загнуулдаг хэдэн сарж гисэн амар байсан юм байх. Гэхдээ л нэг л өдөр нас уржчихсан да. Цагаан зар болох гээд бовон ажил ундарчихсан байсныг хэлэх үү. Өвгөн нь загнаж бачимдаад ядруу биетэй өгшин боорц кинг юм угааж угаад цус аравчихсан юм гэнлээ. Жи өвгний эд хогшилд гар хүрээд хэрэггүй дээ. Өөрийнх нь талынх нь ах дүүсч тэр эхнэрийнх нь талынх нь ах дүүсч тэр авыг ихгүй байгааг бодоход нэг л өвчрвэ. Ингэсэн байна. Дөөний яриг сонсоод оюун чимэг гэртээ яарвчлан орж хоёр хүүтэйгээ хамжин байж мөнөөх угаалгын машиныг хашаанаасаа гаргаад хийчих. Уг нь өвгнийг нотоглуулсан газрыг бараадуулъя гэж зансан ч хүч хөрсөнгүй. Ингээд тэр шөндөө айж жижигэн суусаар арай ихэн өглөө болгоод харвал мөнөөх угаалгын машин алга болчихсон байжээ. Мэдээж олж хайсан хэн нэгэн хүн авсан нь ойлгомжтой. Гэхдээ гаргасан даруй алга болсон нь гайхал төрүүлсэн аж. Ханд хөгшний алуурчин хүн жөтгөр болж гинэ. Жөтгөр болчиход орон гэрээ эргэж тойрсоор уугаад хөгшин эхийнхээ толоог зайлгаж гин. Хөөх юм уу ханд чавгандч ёстой өвөлтэй хүн юм да. Аль насны өвлийн үр гэхээр ийм байдаг вэ. Даралт нь нэгсч харвалд өгчих гээд эсвэл зүрхэн зогсчих гээд хажуу хавгийнхаа хүмүүсийг айлгаад байсан чинь цаазаар ахуулсан хүүгийнхэн сүнс эргэж тойрч айлгаад байсан байд шүү дээ. Гэсэн үнэн удал нь үл мэддэх явган яриа сумын төвөөр битүүхэн дарах болжээ. Аваа усгаагүй бол шаазгаа юунд суух үлээ гэдэг шиг олны яриа төдийл хол зөрсөнгүй. Анд чуганцын амиа дэвсэж хүн болгосон газар дээрх ганц хөө дөвшин сайхан нь онц ноцтой хүн амны хэрэг үйлдсэн учраас эрүүгийн хуулийн дагуу таслагдсан шүүхээс ялын дэд хэмжээ сонссон юм санаж. Давж заалдах шатны шүүхүүдэд хандсан ч түүнд оноосын ялын дэд хэмжээ хэвээр батлагдсаар байсан ажээ. Нэгэнт цаазын ял нь бүх шатны шүүхүүдээс хэвээр батлагдсан тохиолдолд ялдан ерөнхийлөгчд хандвал хандаад үгүй бол заазлуулах өдрөө хүлээн сууж байдаг гэдгийг
Хизээний сонсч мэдсэн ханд хөгшин хүүгээ амьд эсийг мэдэх гэж шадлаараа хичээсэн чи мөнгө төгрөгийн боломж. Нас өндөр болж дороодсон бие хаанасаа болоод амжилтанд хүрээгүй байна. Хүүгийн ах дүү төрөл төрөсөд цөөтэй байгаа хэдэн ханд хөгшний хэрэгж сөвлж тойлох нь бүхэл өөрсдийгөө яа гэж уусгань тэгсгээд дөвшин сайхныг дурсах хүн алга болжээ. Өөрхий хөгшин ганц ч үдгүй улаан буйлаа болдол зуулан байж. Хүүгээ би одоо хэрн амьд мэд хаа нэг газар явах гэж боддгийм. Хэмээн хаяа нэг орсон гарсан хүнд төдийгүй эхэвчлэн өөртөө өглөн суугуулжээ. Гэтэл нилээд хэдэн сарын дараа уг явдал болжээ. Хөгшний холын хамаатны нэг охин ханд хөгшөнд хань бараа болж хаяа тэднийд хонд юм санаж. Нэг шөнө бараа орох гэж байгаа бололтой яндан холхиулсан эксэл гарч ханд хөгшний муу гэрийг өөргөө даваад явчих нү гэлтэй бөмбөл зүйлж байснаа. Гэнэтхэн намган болоод ганц нэгэн бороо тусагнах айджээ. Дэгдэлж хаалга сэвхийн хонгож. Энэ нэгэн хүн яа гарахгүй ороод ирэх шиг болж. Ханд хөгшнийг асарч байсан чимгээ охин гинт "Имээ, энэ юу вэ?" хэмээн уулга алдан орилоод эдний хэвдэртээ орчихсон байсан хөгшний бүтээлгийг бодсон уулаад авчээ. Ямар ч жалахгүй болсон хатангар бие харяхийн хагас өндийлгэн охины орилж заасан зүгт жавхаагүй болсон онгор нүдэрээ харвал орон шоронд олон сараар хатаж суусан хүүн үүдэнд нь зогсож байх бөгөөд туг хоржмоос нь цус шиг хүрийн шингэн маш ихээр олгоодан асгарч байжээ. Хүүгээ учиргүй ихээр тэврэн үнсжүүлэх хүсэл. Мөн өдий болтол ганц ч удаа элэг зүрхийг нь дэвтэлгүй явсанд гомдсон гоморхол хоёр ханд чавганцын хадангар цээжинд хоёр талаас нь тавьсан төөмөр шиг дэгдэх үед тэр ухаан алдсан аж. Нэг сэрвэл чимгээ охин саахалтынх нь ахмаг насны авгаатай хамт лаасаачихсан. Одоо л нэг ухаан орж явах шиг байна хэмээн шимнэн сууж байжээ. Бэж нэгэд цөөдлөд байна уу та? Эсвэл хийм харж солиороод байна уу? Хүний ам хөнөөж хуулийн дагуу ялаа авсан боловч миний доороос унсан ганц үр шүү дээ. Даачд муу ээжигээ ингэж амьдаар нь хатах гэж өдөр шөнөгүй бодсон юм багт. Ашгүй амьд хүрээнд ирсэн биш үү? Гэж өглөө ханд хөгшин мэгшвэлэн уйлж угаад тасралтгүй бөхшүүлэн ханиахад чимгээ охин бүлээн цай төхөөлж оожуулаад "Багмагч, түрүү манад яа харахгүй нэг хүн орж ирчээд гараад явчихсан. Гэр харанхуй байсан болохоор би хэн гэдгийг нь сайн таньж чадаагүй. Бас их хайгаад юун тэр хүнийг таних гэж харах мантай." Гэж шулгансан бөгөөд хөгшний толгойг барин сууж байсан ахмаг насны авгай чимгээ рүү хэлэмхийн "Би энэ тааруу байгаа хүнээ дэргэд олон юм ярих хэрэггүй" хэмээн хоргилжээ. Саахалтын авгай ханд чавганц охин хоёрт хань бараа болж удаан байсны эцэст гэрлэгөө яваад өгчээ. Лааны гэрэл дунаа муу тайхан бүүдийсэн гэрт тага нэргүй зэрхийлж ханд хөгшний хаяахан бөгшүүлэн ханиах нууц зэрэг хаях чимээл сонсогдож байлаа. Чимгээ охин нойрондоо дээлдэн намундж байтал өрх хүчтэй балбах чимээ гарan зочоожээ. Тэр хэвдрээ засан эргэх үедээ ханд хөгшин нусаа татаад байгаа. Эсвэл ойлаад байгаа аль нь хүлэн мэдэгдэх аясаар "Иш миний мөхөө ганц зүрмэндээ" гэж өглөхийг сонсчээ. Өөнийг сонссон охины хамаг биер хүүт даан айн жижирх шиг болж сэмхэн хүндийч хөгшний ор тийш хараажлбал нэгэн үл танихэр ханд хөгшний орны өмнө цааш харан сөөхрөөд суужчихсан эхэл уйлж байгаа бололтой. Мөрөө жижигүүлэн байж. Харин үл танихэрийн уйлах чимээ ердөө сонсогдоогүй байна. Чимгээ дотроо ханд эмээгийн хүн алсан хүн нэвчгч яана намайг алчих үед гэж бодон айсандаа гатгаж гарч гүн олдохын хүслэнд давтж байсан чи хүн алсан хүнийг яг адилхан алдаг юм гэсэн.
Төвшин сайхан ахыг яагаад талаагүй зүгээр явуулчихсан бол гэж бодож хөвдөжээ. Ингэтэл насны дороотол болж өвчин шаналтай бэрэгдсэн хан төгшин үндийг шиг болсон бөгөөд энэ үед түүний саргуу болдлоо турж хорж ирсэн хоёр гар улаан болчихсон байхыг охин анзаарчээ. Тэр сацуу хан төгшний өмнө сөхрөн суусан залуугийн хаалдсан толгойн тагц хэсэг нь яг л өрөмжчихсэн юм шиг харалсан том соорхоотой байх нь ажиглагдчихэ. Гэтэл хэн нэгэн араас нь хараад байгааг мэдсэн юм шиг мөнөөхөр үзүүгээ хилжилэхсээр чимгээ охин руу ширмэн харахад дагчин жижирсэн чимгээ төвшин сайхан ах мөн байна. Төвшин сайхан ах гэж хашгираад гэрээс гараад үүжчихжээ. Төвнийг уйлж барихсаар орж ирэхэд багам авгаа барин авч яасан бэ? Юу болсон? гэж асуувал тэр төвшин сайхан ахын толгойд амар том хар нөх байна. Төвшин сайхан ах хан димээг алж байна. Гэх мэтэр хойч удаж яриад уйлаад байсан гэж. Сандарсан айл саахалтынхан хан димэгний дорход тэр дөнгөж амьсгаатай хэвдэж байжээ. Маргааш өглөө нь чимгээ хан димгэн хоёрыг сумын эмнэлэгт аваачин хэвдүүлсэн боловч эмгэн эмнэлэгт одсон тэр шөнөө өөд болсон байна. Харин түүнийг өөд уусны маргааш түүний нэр дээр алманы нэгэн бичиг ирсэн гэх бөгөөд энэч түүнийг уншиж зүрхлээх үгэдэг үлээ. Эл дүүхэн ганц хэрч чимгээ болсон явдлын тухай хожим хүмүүст ярьж өгсөн нь энэ буюу. Хан төгшний саахалтынх нь ахмаг насны баг мав ажмун адил хан дугай надад хандаж муу хүү маань хийсэн хэргийнхээ ялыг амссан юм шиг байна. Ойрын 2 хоногоос зүүн жихээр шуугаад л нэг муу юм дуулах гэж ярлаад байсан чинь өчигдөр шөнөөс хойш хүү маань гэртээ орж ирдэг боллоо. Нэг харахад цусыг нь юулж гисэн юм шиг зэвхий цагаа. Нөгөө харахад цус нүжиндөө бүр хольчихсан юм гэж амар зүйл яриад байсан. Эхэндээ би ухаан самурж орж хараад л тийм ярьж байгаа байх та гэж бодсон. Гэсэн чи олон давтаад яриад байхаар нь айгаад гараад явчихсан гэж айл годныхонтой өгүүлж байжээ. Ингээд маргаашнаас нь л хан төгшний хүн алсан хүүгийн сүнс эргэж ирсэн тухай яриа тэрхүү нутгаар дамжин дарахсан юм санаж. Наснай холд авсан ч ухаан сэрэг үйл хөдөлгөөн алхаа гიშгэ хөнгөн шингэн хэвлүүхэн өвгөнтэй эмнэлэг твдэж байхдаа танилцсан сүрхий найзалж байлаа. Мань өвгнийг нэмж яв гэдэг байв. Бид хоёр сайн мууг хойлж хутхан элдвийг хуучилж өдрийг өнгөрөөдөг байлаа. Ийм маягаар нэг өдөр хорвоо ертөнцийн төмөн явдлын тухай ярьж байх үеэр би ялэмгүй сониужирхан нэмж явгаа. Та ер нь чөтгөр шулмс байдаг гэдэгт итгэдэг үү гэж асуудал өвгөн түнчгэр толгоогоос ихсрэн тэр хайх тэр ид шүү. Би өөрийн нүдээр үзээгүйч худлаа ярихын аргагүй хүмүүсээс янз бүрийн юм сонсч байлаа. Миний багтж гисэн манай нутагт нэг хайх тэр явдал болсон юмдаг. Ингээд энэхүү явдлыг ярьж өгсөн юм. Тэртээ 28 онд Өмнөг аймгийн Хантайшир суманд энэ явдал болжээ. Нэмж явгаа 1921 онд 5 хүүхэдтэй айлын дундхүү болж төрсөн бөгөөд эднийх өлгийн хийдийг бараад нутаглаж жилийн 4 хөлрөлд баячуудад зарагдан амьд зуулга залгуулдаг ядруухан амьдралтай айл байсан гэж. Харин нэмж яв хүүгээ 7-наас өрсөн жил эцэг нь нэг сайн ламд хүүгээ шоруулъя. Сэргэлийн юм чинь ном сурч магадгүй. Манай хүүхдүүдээс нэг ч ихсэн бичиг үсэг сурч эрдэм намын мөрхөөж сахил сануартай ариун дагшин явагдав. Хэдэн үеэрээ айл зарагдаж толгоо хөндөөсөнгүү. Өгөх цагт хоох дамрын дуу сонсгох өр хүүхэд ирэх биш заяасан байлгүй. Гээд бэгзэр химэх ламд шав оруулахаар болж хэд хоногийн дараа нэмж явын айл өнгөтэй хувцсыг өмсгөн цэнхэр шар 2 өнгийн хадаг өвөртлөөд хүүгээ дагуулan мордсон гэж. Харин нэмж яв хүүгээ 7 наас өрсөн жилийн эцэг нь нэг сайн ламд хүүгээ шоруулъя. Сэргэлийн юм чинь ном сурч магадгүй. Манай хүүхдүүдээс нэг ч ихсэн бичиг үсэг сурч эрдэм намын мөрхөөж сахил сануартай ариун дагшин явагдав. Хэдэн үеэрээ айл зарагдаж толгоо хөндөөсөнгүү. Өгөх цагт хоох дамрын дуу сонсгох өр хүүхэд ирэх биш заяасан байлгүй. Гээд бэгзэр химэх ламд шав оруулахаар болж хэд хоногийн дараа нэмж явын айл өнгөтэй хувцсыг өмсгөн цэнхэр шар 2 өнгийн хадаг өвөртлөөд хүүгээ дагуулan мордсон гэж.
Бэгзэр ламтныхаа тэднийхээс шамгүй хол нутаглаж байсан учраас өглөө эртлэн гарсан эцэгүү хоёр өдөржин явсан юм санаж. Замдаа аав нь "За хүү минь, гэр орноо санаж байна гэд гүйж болохгүй шүү. Чиний багш болох лам өвгөн насаараа ганц бие явсан амьд бурхан байгаа. Эрдэм чадал нь манай нутагтаа дэдээгүү зэрэгэлдээ аймаг хөшүүндч алдартай мундаг хүн шүү. Энэ сайхан хүний цаасныг сайн тогтоож авбал ах ихч аав ээж шиг насаараа айлд зарцлагдаж явахгүй. Тэр лам бас эм сайн залдаг анаах эрдэм чадалтай хүн байгаа юм. Миний хүү аргаа барахад там найруулад сурч хэрэгтэй юм шүү. Аав нь чадлаараа гуугаад үзье. Миний хүүг шавь болгоосаа билээ." Гэх мэтээр ам хуурайгүй ярьсаар үржийн бүрээ болж нар баруун уулын оройгоор доош тонгож явах үед зорьсон газараа хурж иржээ. Тэднийг морины уяан дээр буухад холоос ирсэн бололтой хөлстэй хоёр сааралмар уяатай байсан бөгөөд гэрт яваад ортол залуухан нэрэм гэрийн баруун талд сөхрөөд суужчихсан настай лам засал хийж байгаа бололтой гэрээр дүүрэн ардсны утаа харанхуйлж цангийн дуудас хийж нэгэн номыг шанга дуугаар уянгалуулан уншиж байсан аж. Нэмж яв эцэгтэйгээ гэрийн баруун хаяанд завилдсан нилээн удтал сая нэг юм багш ламын хийж байгаа засал дуусж байгаа бололтой. Өмнөө тавьсан явган ширээн дээрх зөвгцнүүдийг эхнэр нөхөр хоёрт ээлж дарааллаар гаргаж өргүүлээд жижиг даавуунд 4-5 зүйлийн юм боож өгч байгаа нь харагджээ. Гэрээр дүүрсэн ардсны утаа замрах үед харуул бэгзэр ламтан гихч нь 60 гаруй насны намхан махлаг биетэй бор царайтай хүн байж. Тэрнүүдээ анч нэг зүйл тарныг эдэнтэй уншаад эхнэр нөхөр хоёр тандан "За, одоо боллоо. Та нар хүүгийнхээ зогцсуугаа зүгт хар халдсан хурганы толгой харуулж болоорой. Хий юм дахин харагдахгүй болно үсттэй" гэж хэлэх нь нэмж явхүүд амар мөртлөө хачин санагдаж байжээ. Эхнэр нөхөр хоёрыг гарсан хойно ламтан саял дээр хоёрыг олж харж байгаа мэт "За, чи хүүг аваад ирсэн үү?" гэж суугаад нэмж явруу дохин "Аливнашир" гэж дуудахад хүү өмнө очиод зогсвол лам хоёр гарын алгыг нь удаан гихч нь ажиглаж байснаа. "Танай хүү төрийн хар хүн болох тавилантай болохоос бид чи хүн биш ээ. Алхаа гიშгэ байр байдал нь жигэлсэн их зоримог юм гэж. Хожим даруй таны олон аюул үлсэх болов" гэсэн юм санаж. Нэмж хүүгийн эцэг мөргөд сөгдөн "Та энэ хүүг минь л эрдэм номын дүртэй болгож хайрл багш минь" гэд өврөөсөө шард сэнхэр хоёр хадгаа барин мүлгэж очиход бэгзэр ламтан хүүг удаан гихч харж байснаа. "За яах вэ? Үлдээхээстэй. Эрдэм ном сурахгүй гэрлүүгээ гүүх гээд байвал би өгөөд явуулъя шүү" гэж сүртэй наргагүй хөнгөн дуугарчээ. Нэмжав хүүгийн эцэг тэр шөндөө лам багшийн тоноод маргааш өглөө нь хүүгээ нэг үнсчгээд давхиад явчихсан агаад багш ламтан нэмжав хоёрын хамтын амьдралж эхэлж. Ламтан хаа очиж сайхан зантай хүн байжээ. Нэмжавыг гар хөлийн үзүүрт байнга зарах боловч өөрийн хүү шиг элгэмсэг эрүү хандан 1 сарын дотор хуучин бичгийг үсэглэн унших хэмжээнд маш хурдан сургажээ. Харин яагаад ч юм бэ ганцж майн мэгзэм төвд үсэг заасангүй. Ламтангийнд янз бүрийн хүн их цугладаг байнга шахууөөмж бужигнаж байх тул бяцхан хүүд гэр орноо санах зовлонч байсангүй. Гэтэл нэг өрөө ламтны гадаа овоодоо малгай өмсч орхимж газар чирэх шахам унж үлжихсэн дунд насны хоёр лам их л яаруу давхиж ирээд нохоо хоригч зав өглгөө гэр тариан орсон байна. Нохоо хорих санаатай гарсан нэмчв гайхсаар араас нь ортол лам нар эхлээд хоймрыг өнгөрөөтэй том бурханд нэг мөргөж дараа нь багшд сөгдөн мөргөснөө амуралдан байж "За багш минь, манай урд байдаг шар толгоон ингэрийн хонхорд хэдэн жилийн өмнө мөгсөн нөхөө хийдийн туурын дээр үхэрийн ороолонгууд бий болоод бид бүр аргаа бараад байна. Саргуу харанхуу шүн болгон тэр ороолонгууд гарч ирэх боллоо. Хамгийн айхтар нь энэ шүний маргааш манай хийдийн лам нараас заавал нэг нь өөд болох юм. Манай хийдийн лам нараас 5 нь бурхны таалд очиод байна. Бидний ажигласнаар ороолонгууд шинийн сондгоо тоотой өдрүүдэд гарч ирээд байх шиг байна
Шөнийн 9, 13, 23-ны шөнө манай хийдий лам нар богж өтгөрийг дарах номыг шүнжин унссан ч нэмэр алга. Ном уншиж байхад л хийдийн балгаснаас нэг зүйлийн маш хурц гэрэл тал тийшээ зазарч нөгөө тууран дээр игээл хорл хурж байгаа мэт өөдөөсөө зэрэг дивээрээ ялгаран суусан 10-аад лам ном уншиж байх юм. Тэд яг л бидний шиг ном уншиж байснаа гинэд газарт цөмрөн алга болчих юм. Тэгтэл эхнэр дээлтэй эрүү аман мэддэхгүй нэг хөгшин эмгэн хувхаарсан сүүчний яс барьчихсан хийдийн төөрийг тойрон гороо эргүүлж явж харагдах юм. Эмэгнийг дагаад жижигхэн хөх гэрэл явж байснаа аажмаар бүдгэрэн алга болох үед хамб ламын хувцтай жижигхэн өвгөн мөн л хаа нэгтээс гинт гарч ирэх юм. Эхнэр дээлтэй эмгэн өвгөн рүү сүүчний ясаа шидэхэд гинт их гал гараад хэсэг дүрлдэж байснаа төд удлаг ундраад бүх зүйл дуусч нам хүн болдг юм. Багш минь, бид энэ ороолон жүтгэрүүдийг дарахаар олон удаа өдөр шөнөгөө гүрэм засал хийсэн ч тэд дарагдах нь бүүхэл харин ч сүр хүч нэгсээд байна. Тэдний гарч ирсний дараа манай хийдээс нэг хүн өгдөг байсан бол одоо урд өмнө үзэгдээг өвчин гарч тэр хавийн айл амтан мал дуусч үхэж эхэллээ. Таал тус холж хайрл. Бид хоёр таныг залж аваачаар ирлээ. Гэхэд бэгзэр ламтан "Эний бие барагтай байгаа тул доо нартай явж чадахгүй нэ. Юу ч гэсэн жоо хайж үзээдхий." Гээд эми манхагнаас жижигхэн хар арьс гаргаж доош харуулан тавиад хөрстэй тал дээр нь өнгийн элс шиг шороо шиг нунтаг юм задснаа шатааж орхиж. Нэмж ява багшийнхаа хийдэг засал эрдэмүүдийг өмнө нь олонтоо харсан боловч энэ удаагийнх шиг зүйл огт хараагүй байлаа. Бэгзэр ламтан шатааж байсан зүйлээ өргөж удаангийг чинь харж байгаад "Нэмж ява усаа байдаг" гэсэн аж. Хөө модон шанагны дундуур усхийн хавааж өгвөл өнөөхөр сайн хийж орхисон байна. Тэгтэлж гэр дүүрэн хиншүү хэрвас гарan шанахтай ус өөрөө буцалж орхижээ. Багш ламтан буцалсан усан доторх зүйлийг нүд тогтоон харж байснаа. "Их л хэцүү болсон газар байна да. Бүгдээрээ нүүсэн дээр юм байна. Айламтан байвал нүүлэх хэрэгтэй. Их олон хүний хэм авсан болохоор нүгэл хилэн зулган шүүгэлсэн газар байна. Гороо эргүүлж явдаг хөгшин эмгэнгээд байгаа чинь хийд их шатааж олон лам нарын амь насыг авсан хүний сүнс юм байна. Харин тэр хөгшин хар өвгөн бол хийтэйгээ шатаж өгсөн хамб ламын сүнс байна. Тэр лам нарын сүнс өөрд хийдийнхээ тойрон дээр үлджээ. Хийдэ аврах гэж ном хөрөм уншаад ороолон болсон биесээ улам хүчтэй болгоод байгаа болов. Би очиж засал хийж өгөөд дахиад хүний амнаас өргөдөхгүй ч тэр газар амьд хүн амтан байх хэрэггүй. Энэ цагаас хойш дахин нэг үе дуустал тэр газар шингэсэн сүг сүнснүүд хүн амтанд халтай юм байна. Гээд орой жингээ ном уншиж ирсэн хоёр ламаар баахан балин хийлгэж улаан зотон будгаар бодон болуулаад явуулжээ. Гэвч тэрнээс хойш багш ламтны бие ерөөсөө хөдөлсөнгүй. Жил гаруй хэвтэрд байж сүүлдээ нэмж явсан эцэг их ламтны гадаа нүүж ирсэн байна. Багш ламтан амьсгаа хураахынхаа өмнөхөн нэмж явыг дуудан сахиусаа зүүж өгөөд "Дээр утааны аюулаас хамгаалж явах юм шүү. Биеэсээ битгий салгаарай" гэсэн юм санж. Багшийг өнгөрснөөс хойш удалгүй тэдний нутагт анхны баг сургууль байгуулагдаж нэмж явхуу орсон бөгөөд би ч үсэгт тайлагдсан цорын ганцхүү байсан учраас хэдэн хүүхэд дааж аван багшилж улмаар 16 тайда ардын цэрэгт явжээ. Цэрэгт очисон хойноо гавшхай шаламгай зоригтой хэмээн магтагдаж цоолойхон тэтгэврт гартлаа зэргийн албан зүтгэжээ. Хоёрч дайны утаа өнөрлсөн дэрбээр "Би дайны хамгийн халуун цэгүүд дээр байсан ч талигаж багшийн маань зөөж өгсөн сахиус сумны шарах элдэн муу юмнаас байнга хамгаалж ирсэн юм да. Намайг ямар хүн болж яаж шуухан явахыг тэр олон жилийн өмнө харж хэлнэ гэдэг их мундаг хүн байсны шинж юм шүү. Өдөө хүртэл насалж байгаа нь ч багш юм аалаач. Боён ерөөл ойвол хойд насандаа уулзах болов гэж горддог юм да. Саяхан да хэдэн жилийн өмнө
Багшигаа өнгөрснөөс хизээ хойно би өнөөхөө хий юм шингэсэн гих хийдийн төөрөнгийн хажуугаар өнгөрч байлаа. Тэгэхэд тэр хэсэг газарт өвс нь хойч ургаагүй хүн бүхэл мал амьтан ч явдаггүй болов гэмээр хар шороо боригсон цаанаал нэг яоцгүй газар байсан та. Гэсэн юм. Төрөөс барилга орон сууцны тал дээр өнгөрсөн 5 жил нилээд хөрөнгө хийсэн. Ард дэргэд байрны зээлэн тамрагдсанаар байргүй байртай, нэг байртай нь 2 байртай, 3-4 орон сууцтай болсон сүүхэтэй хүмүүс ч бий. Банкны 8% зээлэн тамрагдсан хүмүүс үлссэн байр шил дурын байранда хэдл бол хэдэн өрөө сонгоод орж байгаа. Энд өгүүлэх Бата оюуны 2 ч гэсэн бизнес хийж мөнгө хавдарж зөвлүүлээд шинэ байранд орохоор царын сонин юурдж байгаа асуудал. Хар нэлхасаа гэр бүл зохион бизнес эрхэлсэн болохоор шинэ байр авахын тулд метр квадрат үн үрдгийг нь нарийн судалж байв. Тэгтэл 13 дугаар хороололд нэгэн хотгонд ердөө 3 байр үлдсэн бөгөөд бэлэн мөнгө бариад ирсэн хүнд метр квадратыг нь даруй 20% буулгана гэсэн зарлал тэдний нүдэнд нь буужээ. Тэр хоёр 50-60 метр квадрат байр 1 метр квадратыг нь сая 800 мянган төгрөгөөр гэхдээ болж игвэл хотын төвд авахаар хөөцөлдөж байжээ. Тэгтэл ийм өртөгтэй байр бэлэн мөнгө авчирсан хүнд 20% хөнгөлөлт үзүүлнэ гэдэг нь даруй 11 сая төгрөг хэмдэрч байгаа аж. Энэ мөнгөн дээрээ дахиад 14 сая төгрөгийн зээл нэмээд гараж авчихна. Бизнес ухааныг амьдралынхаа хөвшил болгосон 2 залуу өглөөний 9 цагтаа уралдан бэлэн мөнгөө тавирсаар хурж ирвэл офсийнх нь гадаа нэг өвгөн ирж гисэн сууж байжээ. 9 цаг өнгөрөөд 30 минут болсны дараа офсын борлуулалтынхан ирсэн бөгөөд Бата оюуны 2 эхэлж ирсэн боорол толгойтой шавилхан өвгөнийг бараг л төлөхөж унахчаад дээгүүр нь харин гарч ширээн дээр нь мөнгө овоолон асгажээ. Эдгээр 3 шинэ байр үлдсэн гих боловч орон сууц бариулсан эзэд нь 2 байраа танил тал хамаатан садантаа өгөөд 56 метр квадрат ганцхан байр үлдсэн байв. Тэдний өмнө ирсэн өвгөн "Махан эхэлж ирсэн юм да. Наад 2 залуучин сайн намайг орон хаалган дээр дүүлгэж унагчаад орлоо" гэж. Офсын ажилтан "Тэгэд та хоёрын хэн эхэлж ирсэн юм бэ?" гэвэл Бата оюуна 2 "Энэ мөцөнийг өвгөн худлаа солиорч байгаа юм. Бид 2 эхэлж ирсэн. Наад мөнгө тоолоод ав" гэж борлуулагчийг шавтуулав. Мөнгө тоолж аваад гэрээ хийсний дараа шинэ байрыг нь үзүүлэхээр дагуулж гарчээ. Гэвч өвгөн дуугүй явсангүй. Тэдний араас дагаж "Бэ эхэлж 8 цаг 30 минутанд ирсэн. Та хоёр 8 цаг 50 минутанд ирсэн биз дээ. Шудраг байгаач" гэж өгүүлсээр шинэ байранд нь орохоор явчихав. Наран талдаа саруулхан том цонхтой. Галдгаа тусдаа үнэхээр сайхан байр байгаач. Өвгөн уйлахаас наагур гуйж "Та нар залуу улсууд байна. Ах нь ганц бие хүн. Ах トゥ хамаатан садныхаа дэмжлэг тэтгэврийн хэддээ нэмээд энэ байрны мөнгөнд төрсөн" гэхэд оюуна "Яасан жалчаа өвгөн бэ? Хордоо эндээс гарахгүй бол хөөхөд аргачих чадна шүү" гэж омогдов. Өвгөн "Та хоёрыг Бата оюуна гэдэг үлээ. Харин нөгөө Санжаа сүрэнгийн зэрэг хүнээс зандалчид биш үсттэй" гэж доогоорхон шоолжээ. Энэ үгийг сонссон Бата "Төрөнөөс хойш настай хүн гээд дуугүй яваад байхад яасан муухай доромжилдог навшвэ" хэмээн өвгөний болтооны захнаас шүүрэн хаалгаар гаргаад бараг л малгай шиг чулуучсан байна. Байр таалагдж тэр хоёр гэрээндээ гарын үсэг зураад гарахад өвгөн шатан дээр сууж байсан бөгөөд царайн хувхай цайж уруул нь өхөрсөн байдалтай шүтээ тас зуулсан хөнгөөр "Энэ байранд би орох тоол орно доо" гэхийг сонссон эхнэр нөхөр хоёр эгмаггүй хөхөрч "Бид энэ байрыг хууль ёсоор навчглаа. Өвгөнгөө та хүүдэн шалан дээр сууж бие зэндүүлж байхаар
Ахиад байр хайсан дээрдэ гээд захилгаан шатаар ороод. 3 хоногийн дараа лам хар хүнээс асууж байгаад Бата оюуны хоёр нүүж иржээ. Таацнаас хадаг үйч аргай будаа зазаж шинэ байрандаа орсон хоцсууд чихтэйхэн баяр хөөртэй байсан нь ойлгомжтой. Байрны хажууханд цэцэрлэгтэй тул 5 настай охиноо өглөө ажилдаа явахдаа өгч гэнэ. Найзаасаа зээл аваад гаражийг нь авсан болохоор тэр хоёр хэсэгтэй аз жаргалтай амар амгалан амьдарч байлаа. Шинэ байрны найранд ирсэн хүмүүс амамандаал хямдхан бас доглог дулаахан том саруулхан цонхтой хотын төвд сайхан суудтай болжээ гэцгэн. Гэвч тэр хоёрын амар амгалан аз жаргал удаан үргэлжилсэнгүй. Нэг удаа 5 настай охиноо гэртээ зоожилж хаад оюуна дэлгүр гарчээ. Нэг их удалгүй орж ирэхэд охин нь хаанаас ч юм бэ зөөлөн чихэр хэдийг адахчихсан идэж суув гин. Чихэр хаанаас олсныг асуувал охин өвөө өгсөн юм гэж хачи юмэрв. Эх нь гайхан миний охин битгий бодлоо ярьжээ. Энэ чихрийг хаанаас олов гэж дахин нэг талвал охин хөшөөгөө хөнжүүлэн би худлаа яриаггүй. Манай өвөөгөөс намхан буурал толгойтой өвөө орж ирээд надад чихэр өгөөд гарахтаа би энэ байранд бас амьдардаг гэж хэлээд галцууганы өрөөнд орсон. Намайг араас нь дагаад ороход өвөө алга байсан гэж яг л харсан зүйлээ бадлан өгүүлж байгааг оюунаа анзаарчээ. Энэ тухай нөхөртөө хэлбэл Батаж ихнийхээ хажуугаар өнгөрөөж. За. Ажлаас ядраад ирж байхад битгий болоо юм яриад байна. Жаахан хүүхдийн солиорхыг аль итгэх вэ? Хүүхэд ийм насан дээр төсөөллөө үнэн болгож ярьдаг юм гээд өнгөрөв. Хэд хоногийн дараа оюунаа ажлаасаа тараад охины цэцэрлэгээс авахаар алхаж явтал өөрийнх нь гэрийн дагтан дээр шавлхан биетэй буурал толгойтой биеийн тамирын хөвцтэй өвгөн тамхи татаад зогсож байх юм гин. Бүсхүү би чинь бороо тагтараад байна уу та? Гэ тоолбол яагарахгүй 8 давхрын зүүн талаас 4 дахь цонх яг мөн байлаа. Оюуна гар утсаа гаргаж ирээд зургийг нь дарсан бөгөөд охиноо дэвэрсээр гэртээ гүйж орвол тэнд хинч байсангүй. Тагт нь дотроосоо цоожтой авч саяхан татсан тамхины иш байсан аж. Түүнийг хараад бүсгүй нуруугаар хүүтэн ирчим урсан өнгөрөх шиг болж. Оройн нь нөхрөө гэртээ ирээд хоол идэж сайхан хайштай болсны дараа өнөөдрийн харсан зүйлээ хэлээд өвгөний тамхи татаж буй зургийг үзүүлв. Батайнуудаа юу ч хэлсэнгүй. Наад өвгнийг чинь хаана харлаа? Гиснэ охиноо дуудан энэ өвгөн чамд жихэр өгсөн үү? Гэвэл тий хэмээн цаваа хариулжээ. Эхнэр нөхөр хоёр тэр шөнө унтаж амарч чадсангүй. Шинэ байранд сүнс хорогдно гэж байдгийм үү? Сүнс өдөр чинь үн цэнтэй эд зүйлдэ шингэдэг. Цөө бусаар хорогдсон хүний сүнс алуурчинд хорогддог биш билүү гэж би биеэсээ асуугаад хариулт олсонгүй. 3 хоногийн дараа Бата гэртээ ганцаараа унтаж байтал гал зуухны өрөөнд юм дүчгнэх. Ус дуугарах чимээ сонсогдов. Эхнэр ажилласаа хүрээд ирвүү гэсээр гал зуухны өрөөнд явж орвол тэнд анх байр булаацалдан хэрэлдэж байсан өвгөн хаяг угаага зогсож байв гин. Бата энэ мөзөнөг толгой дөлхөөр тааруулаад манад орж ирээд эхнэр охиноор маань дааж гинсэн хэрэг гэж бодоод та яагаад зөвшөөрөлгүй манад орж ирв? Алив наа дөлхөөр гаргаад ир. Гэвэл өвгөн би та хоёрт энэ байранд заавал ирнэ гэж хэлсэн байгаа гэж хэлчихэд хажуугаар нь гарын нойлын өрөөнд оржээ. Тэнд өвгөний шор хийтэл шээх. Дараа нь ус татах сонсогдов. Гэвч өвгөн гарч ирсэнгүй. 30 минут хүлээсэн Бата нударгаа зангидан зөвгүй өвгөнийг болгож тавихаар нойлын өрөөнд орж ирвэл тэнд хинч байсангүй. Дагмигц гэрийн эзний толгой дундуур зүхээр зөхөөд авах шиг манер дальжихс хийгээд явчихсан байна. Яана
Энэ өвгөн чинь өгчгээд сүнс нь манай байранд хүрээд ирсэн хэрэг үү? Ийм хачин зүйл байдаг. Химэн бодогцоор хамаг биеийн жижирч гар хөлсөн зовжээ. Эхнэртэйгээ энэ тухай одтол ярилцаад ямар ч байсан шинэ байрнаасаа нөөхгүй. Өвгөний сүнсийг зайлуулахын тулд боо удган лам харыг доодхон зүйтэй. Химэн тохирчээ. Бараг 2 сар тэднийхээр лам хар боо удган зовж шашны хилдэв зан үйл хийсэн боловч өвгөний сүнсийг зайлуулж чадсангүй. Сүүлдээ хөршүүдэн дургуйцаж хамраг цаг болж байхад орой болгон хонх тамар тажигнаж бүрээ хүлээж майн мэгзэн уншиж бусдын амар тайван байдлыг эвдлээ. Танах ямар гандан хийд юм уу гэж хэл ам гарах болов. Сөөхөн дарга тэр байтугай хорооны хэсгийн байцаагч гэсэн Батайгийн гэрт нийгмийн хэв журам зөрчсөн гэсэн сануул хуудас өгчээ. Ямар ч чадaltaй лам олон үед амжсан бөө ирээд буурал толгойтой шавилхан биетэй өвгөний сүнсийг хөөж дийлсэнгүй. Арга чарга илгэж лүүжин тавьсны дараа буурал толгойтой хөгшин бөөр ихээр хэлгэнэ. Арга чарга илгэж лүүжин тавьсны дараа буурал толгойтой хөгшин бөөр ихээр хэлгэнэж шөнөөрэ 2 залуугийн хүнжил гудсыг сөхөж ирээд цээргүй ажиллах болжээ. Гэвч Бата оюуны 2 хямдхан авсан шинэ байрнаасаа нөөхгүй шүд 100 сар 1 жилийг ардаа орхив. Сэра залах буюу Сиренингийн давг үнснээ дараа балинд ямар нэгэн өөрчлөлт орохгүй бол лам нар ном уншихаа зогсоодог. Нууц тарнын эрдэмт задарсан лам нар ийм үед голдуу би дээлэхгүй юм байна гэж хэлдэг. Харин хий сэтгэлийн бясалгал эзэмшээгүй номыг өнгөцгөн цээжилсэн лам нар зод лүүжинг өргөлжлүүлэн тавьж ихэвчлэн өөрсдөө хорлогддог жамтай. Тэгвэл лам нарын сүнсээ зайлтлайж ном уншлага яаран зогсоодог тэдгээр жүтгэрүүд нь юу байдаг вэ? Энэ асуулт их сонирхолтой. Ингээд ханчин хамбын гарын шив, чигмэд ловсон хончигд орж аграмбын нууц эрдмийн судраас ишлэл татъя. Эхлээд лам нарын огт айдаггүй ганц тарнаар л тонилгож орхидог зэтгэрүүдийг дурдъя. 1. Ганц хөлд тэрэн. Энэ нь үл үзэгдэгч бөгөөд шинжлэх ухааны хэлээр 4 өнцөг 28 давхцаа орон зайд хэсүүчилж оршдог. Дахир дутуу хүмүүсийн дүрээр ил гарч ирэх нь ч бий. Намхаа нимбийн доо буюу абид бурхны зүрхэн таринд нам таригддаг микро гэрэл элементийн бичилж өтгөр юм. 2. Ад зэтгэрийн 44 хувилга. Энэ нь хүний санаа сэтгэлд шүүгэлж амьдардаг. 84 шидтний айлч зүрхэн тарныг уншихад хүч чадлаа алдна. 3. Мам буюу дэлэн чөтгөр. Нохойдоо бөксөөрөө наалдсан эм хүний дүрээр үзэгддэг. Яг ингэж үзэгдсэн газар нь заавал муу зүйл тохиолдож харсан хүн нь эргэтэн дутуу эрэмдэг зэрэмдэг болох ч юм уу амнаасаа алддаг жамтай. Ганлангийн дуу, ерөөлийн хаан, жамбалд орж үгийн өвдөс болон гэрэл шим хүч хосолсон бүх таринд дарагддаг. Лүүжинч буюу зодож лам нар 18 настай охины дунд чүмэгний ясаар хийсэн ганлан энерги зихтэй хүний ойлон толгон гавлаар хийсэн дамар гээд хүний санаа доромгүй далд нууц ертөнцийн зэвсгийн хүчээр тэднийг тардаг. Ганданд ихчлэн хийдийн лүүжинч лам нарын герт шавилж байсан нэг банд саяхан багшигаа эцгүүд өлгөөстэй борцноос нь шүл хийж уугаад даван эргэтэн харшилж золтой өгчихээгүү байна. Түүний шүл хийсэн борц хончин гарамб сүмб химээх нуу зургамлын жортой найруулж хатаасан хүний мах байжээ. Багшин шавьда энэ тухай анхааруулж ойлгуулаагүй учраас цаадах нь ийм байдалд хүрчээ. Уулын зүүн хойшоо харсан ам, хогийн цэг, шарилын газар гээд ер нь хүний сэтгэл сэрдэхим газруудаар хэсүүчлэн тэнэх даянч нямбаж лам нарын зүс нь хагарах шахдаг хий үзэгдэл чөтгөр шулман ямар зүйлс байдгийг одоо өгүүлье. 1.
Улаан бүг. Эртний сударт альбан эмийн салтааны бузар шингэсэн даавуу буюу дачаалын үнэр, газрын хэр, усны хор холилдсноос цэлүүд ойнгун, эвдэрхий балгасын ёроолд улаан бугнаас нохон гөлөг шиг амтан өндөлж гардаг гэсэн утга бий. Улаан буг нь сэтгэл санааны сул тал, эмзэг мэдрэмж, Нисванысын таван хорлолын айлч биед бичил вирусын маягаар нөхцөлдөн орчих чадвартай. Шар шувуу хэрэг, үнэг, уйл зэрэг амьтадтай ямагт холбоотой байдаг. Зарим үед гал дүл болж гүүх, сүүмгэр цагаан дүрс басч үрчийсэн эмгэн, эсвэл буруу харж суусан нүүргүй хүн болох зэрэг хэр гаруй дүрс зүйлд давхцсан хувирах чадвартай. Шинжлэх ухаан чөтгөр шулмын энэхүү мэдэгдэхүүнийг 7 дахь мэдрэмжийн орон зайд оршдог. Хий, гэрэл, долгионлог чанарын маш нарийн биед гэж тодорхойлсон байдаг. Монгол орны өргөн уудам газар нутаг дээр улаан бүгийн дээр дөржсөн хувирлуудтай тааралдсан хүмүүс үүнийг зөвхөн чөтгөр хий үзэгдэл гэж ярих нь олонтой байдаг. Улаан бүгийн хорон чуулсан бодит бие нь хүний санаанд орсон даруй тэр хүний сэтгэл санаа, сан ааш, сүлд хиймэр дороотон зэвэрдэг тул цааш уншихаас татгалцав. 2. Хар шулмын охин буюу оюун санааг хордуулагч гоо үзэгслэн. Энэ нь дөрсөнд шүтэгч хий бод үзэгдлийн хэлбэр. Эрдний сударт оюун санааг хордуулагч гоо үзэгслэн буюу хар шулмын охин гэж тэмдэглэсэн байдаг. Үүнтэй өдөр, цаг, мөч бүр гэр хашаа годамжинд таарч болно. Хар шулам гэж хэн болохыг тайлбарлахын тулд эртний Ведийн судрыг сөхөх төрнө. Гэвч тэнд бичигдсэн домог үлгэрүүд нь өнөөгийн интернет компьютерийн зууны хүмүүст ойр буухгүй. Харин бидэнтэй мөр зэрэгцэн алхах хүмүүсийн дунд хар шулмын охин яагаад амьдарч байдгийг тайлбарлах гэж оролдъё. Боддын шашинд түгээмэл маш үзэсгэлэнтэй. Хорц дүрсийн охин манлай гэж тайлбарладаг. Оронгоо охтын зүс царай нь хүний оюун сэтгэхүйг өөрчлөх, хордуулах, үндсээр нустгах, ээлдэв гэмт хэрэг үйлдүүлэх зэрэг олон талын хүч чадалтай байдаг гэжээ. Жирийн л зүс царайны энэхүү өнгөц хүч чадлын өмнө номын хүч мөхөстөг нь гайхалтай. Хуйг гихч залуу арх дарсанд орж сэтгэл санааны хямралтай уулсан тул ар гэрийнх нь хүчрэхэ болжээ. Тэгээд сайн ламд бараалгасан байна. Лам төлөгдөж үзээд залууд ямар нэг муу зүйлийн дэв дэрв шүглсэн байна гэд лүүжин тавьж дөвчин хоржээ. Гэтэл энтхэн гар зулж хийсэн гуриланд ямар нэг бодиттой өөрчлөлт ороогүй тул лам уншлахаа зогсоож би дийлэхгүй юм байна гэж хэлсэн гэдэг. Түүнийг дахин өөр лам дээр аваачхад хар шулмын охиноос хорлогдсон байна. Би 6 сар гэрээсээ гаралгүй байж байгаад аргалж өгье гэсэн чи аргалж чадаагүй гэдэг. Хар шулмын охины хорлол чадга ийм л аюултай. 3. Газрын дайрлага буюу гайны түүдэл. Хинтээ аймгийн Цэнхэр мандал суманд морьтой хүн гарч болдоггүй нэг жижигхэн дов байдаг. 1982 онд нэгдлийн эмч үнэр гихч эмээлээ үүрээд айлд утсан гэж. Гайхсан хүмүүс яав ив юу болов морь харнаасаа ойчуу гэхэд тэр онож явсан морь маань зөв зүгээр явж байснаа гинтэл өгчихлээ гэж хэлжээ. Удалгүй сарын дараа яг тэр газар нэг хүний морь зөв зүгээр явж байгаад үгсэн байна. Ийм явдал дараалан гарсаар 8 хүн уг газраас эмээлээ үүрч харсны дараа л хүмүүс сэжиглэн цэрвэж түүгээр явахыг хориглох болсон гэдэг. Гэвч он цагийн уртад тэр явдал мартагдж 20 цэрийн төмөр бүсч зэврэн сулардаг жамтай. 1995 онд 8 адууд гэж нэрлэх болсон тэр газраараа зэргийн насны 2 залуу санаандгүй дайрч гарсны улмаас унсан 2 морин хоёулаа газар дээрээ үхэж дуйланд дайрлага сөхөгдөжээ. Энэ явдлаас хойш дахин 6 хүн морио өхүүлсний эцэст эдүүгээ энэ газрыг 16 адууд гэж нэрлэх болсон. Энэ тэндгүү үгсэн адууны хувхай толгой цайран харагдах болж тэр газраараа хинч явж зүрхлэхэ болсон гэдэг. 1999 онд ярин бэлийн хүрээнээс 2 лүүдэнч лам тэнд очиж 3 хоног гүрэм ном унсны эцэст нэг нь архинд орж сахил санвараа хайж
Нөгөө нь жилийн дараа малын хулгайн хэрэгээр аймгийн мөрдөнгийн шал арчиж гайны гүйдэлд буцаж хорлогджээ. Чөтгөр шулам судлаачдын бүтээлийг ажиглаж байхад хээр хөдөө унтвал сэрэхтэй саатай болчихдог. Морь мал гиндүхдэг, хөл тушиж чөдөрлөдөг. Хөлдөө газрын гүйдэл сэрээгүй үед дайрлаган дээр бууснаас улж голомтоороо сүрсэн зэрэг гайны сумтай газрын тоо Монголд 100 орчим байдаг гэж. 4. Цагаан улсын хорлол. Олон жилийн өмнө Чингэлтэй уулын баруун суган дахь улаан шашны хийдийн цодож лам нар нэгэн айлд учирсан хохирлыг дарах гэж бөөнөрөө очжээ. Гэвч тэр нь цагаан улсын хорлол байсан тул лам нар ном айлдгаас татгалцсан байна. Цагаан улс нь хар ногоон шар улаан улснаас хамгийн хүчтэй догширдог. 8 настай хүүхдийн чинээ биенээс 8 давхар байшингийн дайтай өсч томордог. Ууралсан үед нь амнаас нь хилэнцэд хорох. Суман могой эдэн 100 өвчнийн нэм багшран гарч ирдэг аж. Байгалийн гүнийн шим ертөнцийн анхны шалтгаантай холбогдсон тул ном тарины шид үйлчлдэггүй бөгөөд лүүжинч лам нар хүртэл номонд танигдаагүй гүйцэд илрээгүй хорлол гэж үздэг аж. 5. Удам дамжсан бөөгийн догшин онгод. Ламын шашны гүртэмб дөвчин сангасва чойжингуудын айдаг бас нэг зүйл бол хий ертөнцийн дээрх зүйлүүдээс гадна архагсан бөөгийн догширсан онгодууд билээ. Гол төлөв нэргүй нэрлсэн ч сайрын ихэн юм, тэнгэрийн баг юм, үзүүрийн аав юм гэх мэт далд нэртэй байдаг. Хүннүгийн үеэс өнөө хүртэл онгологдож ирсэн ийм шүтэнүүд онгодын байруудад халтгаас лам нар эмээдэг. Ялангуяа 1995 онд ховор чулуу юм онгодын ойролцоо сүм дадсангийн суур тавьж сувраг босгосон ч тэр зундаал өнөөх нь аянгад өртөж хүм малын гарч гарснаас хойш эрдний шашны пирамид үзэл санааг дайрхаас лам нар зүрхшээдэг болжээ. Ялангуяа хинти дорндын гурвалжин хэнгэрэгт бөөнөр хөвсгөлийн дарахад ястан улаан галан дунд шатаж өгсөн ч үхээгүй амьд үлдсэний учир дархан золтой болсон цэнд зайрангийн онгод. Хорийн хаан дулам удганы онгод зэргээс лам нар яг л цагдаа харсан хулгайч шиг хуйлчидэг гэхэд хэлсдэхгүй. Сүсэгтэн олон биднийг үл мэдэгдэх ахуйн халдлагаас хамгаалж амьдардаг зонхын шашны лам нарын айж болгоомжлон хонх дамраа зохиос чулчидэг чөтгөрүүдийн лавлахаас цуухас сонирхуулахад ийм байна. Манай хамаатны ах насаараа халзан явсан нэг. Намайг баг байхад халзан байсан. Нас бид хүрэхэд ч ихсэн халзан хэвээр ээл байсан. Тэгээд нэг л өдөр сониужирхаад байнга л үсээ засуулдаг юм байхтай гэж бодоод асуудал надад нэг эвгүй төөх ирсэн юм. Энэхүү явдал 80-аад оны дунд үед нэгэн хавар болжээ. Ахыг маань Готов гэдэг. Готов тухайн үед дунд сургуулийн 5 дугаар ангийн сурагч байж. Тухайн үеийн үзэл сурдлын дагуу 10 жилийн хөвгүүд 7 дугаар ангид дэвшин суралцах болтлоо үсээ ургуулахыг хориглодог байсан тул Готов хүүч байнга халдсан толгойтой явдаг байж. Харин нэг удаагийн сурагчдын ээлжийн амралтаар хөдөө гэртээ ирж хидгончоод буцах үед нь Готвын үс эх ургасныг аав ээж хоёр нь гинт хараад маргааш шууд хичээлд орох юм чинь багш нар хүүхдээ үстэй явуулаа гэд бөөн хилам хийндэ гэж санаа зовницгоож суужээ. Гэвч Готвын ургасан үсийг хусчих өсний машин үсчин хоёр байхгүй тул арга буюу тийм байдалтайгаар явуулахар болцоогод байж. Дунд сургуулийн эрэгтэй сурагчдын үсийг тээнхүү багангид нь хусаж халдсан толгойтой явуулдаг байсан нь тухайн үеийн иргэдийн эрүүл ахуй соёлжилттэй холбоотой байсныг зориудын дурдъя. Хаг бөөснөөсөө болж хамаг үсээ хосуулсан огтч мөн тэр үед цөөнгүй байлаа. Готов хүү маргааш сумын төв рүү явна гэж товлоод аав нь мориор хөрөөж өгөхөөр болцгоон унтаж амрах гэж байтал
Өдөж тэднийд явуулын бололтой хоёр хүн гинтхэн ороод иржээ. Тэднийг урдуураа улаан хөлдний гаргадаггүй айхтар ярддаг нохойтой боловч тэр хоёр хүнд хуцаагүй бололтой тийм л чимээг өөхөн ороод иржээ. Яагаад энэ хоёр хүн рүү нохой тавьхсангүй вэ гэж бодсон гэрээхэн дор бүрнээ гайхшраад эдээ цайд хүүлж өгчээ. Эрсэн хоёр хүн нэвсээсэн цав өмсч гисэн юудан малгайг нь ер буулгал хүүд сайн унга. Өнөөдөр ч ястай усан бараа орлоо тоо. Татрах нь уу гэж бодсон чинь цангүй шүү гэж нэг л үхэнз сулхан дуугаар өгүүлжээ. Годвын аав дамиран эхнэрлүүгээ донгон энэ хоёр чинь юу яриад байна? Усан бороо тасралтгүй орлоо гин шүү. Ухаан санаа нь эрүүл байдаг болсоогоо та. Хаврын хар авсарганаар бороо орно гэж юу байх вэ? Гэж сэжиглэнгүй шивнээд та хоёр чинь юу яриад байгаа улс вэ? Хаагур тэгж их усан бороо орсон юм. Манай энд худалч хүнд бараг жил бороо ороогүй юмсан. Гэж. Тэгт нь Годвын ээж хоолоо засан өвгөө наад яриага гэж дохих мэт чимээ гаргажээ. Нөгөөгийн чид аавынх нь үгэнд хариу хэлсэнгүй. Юудан малгаагааж тайлахгүй суугаад л байж. Тиймээс Годв хүүхдийн сониуч зангаар тэдний хажуугаас юм авч байгаа хүний дүр хэсгэн ойртож харвал хөнрөлдөж бөмбөйсөн юудан малгаан зах цухаас монхордуу хамрал халт үзэгдэжээ. Ингэж байтал нэг нь боодолтой зөөл гаргаж ирснээ бов жихэр гарган Годв хүү рүү сарвайгаад яасан хөөрхөн хүүвэ майхүү минь жихэр хэмээн өгөхөд очиж авчээ. Гэхдээ хүүд бов жихэр атгаж өгсөн хүний гар харагдсангүй. Ямар нэг хий зүйл алган дээр нь дэвчих шиг сони мэдрэмж төрсөн ч Годв үүнийг хайхарсангүй. Тэгж байтал арай ясархуу том биетэй нэг нь хөөе энэ хүүгийн үсийг авах цаг болчихж гэж дуу алдсан юм санж. Хоол цай бэлдэж явсан ээж нь харин тийм шүү маргааш сургуультай явах гэсэн юм. Гэтэл үсийг нь авч чаддаггүй гэж нэмэн өгүүлжээ. Тэгтэл үл тань хоёр тэгвэл танай хүү азтай юм. Бид хоёрт үсний тонгорго яваа. Явахаас өмнө аваад өгье гэсэн юм санж. Энэ үед аав нь жаахан бохимдож хар шинээр хаанхыг нь мэддэхгүй ачи юмнуудаар хүүхдээ ус ахуулах гээд байхдаа яад юм гэж дургуй үзэж чимнэхэд ээж нь тас зүтгэсээр байгаад тэднэр Годвын үсийг уусуулахаар болжээ. Хамгийн хачиргалтай нь Годвын үсийг тонгорог гаргаж ирээд хусч эхлэхдээ тэр хоёр хүн мөнөө хөмссөн юудан малгайгаа доош буулгахгүй л байж. Лааны гэрэлд халзран хөх толгойлох Годвыг харж суусан аав нь гинэт "Хээ лама эн чинь нүхэрийн бозар хат зэтлгэрүүд байна штэ" гээд бахирн босоод иржээ. Эхнэр нь нөхрийнхөө энэ хашгираанаар гард барьсан сав суулга алдан хэрэгж харвал гэрт нь гинэтхэн орж ирсэн юудэнтэй хүмүүсийн нэг нь ч байхгүй байж. Хэдэж уугаад байсан аяг алга нь хийж өгсөн хоол ундтайгаа уур савсуулан байгаажээ. Тэгтэлж Годвын аав өнгөрсөн сард хөлдөж өгсөн өсгөхөд чигмэд хоёр сая хүүгийн минь хажуу зогсчихсан бидний хэрэг амархан бүтлээ гэд над руу инээлээ. Хамраар нь дүүрэн язгансан том өд мушигрэлдэн унаад Годвын толгой дээр хатрилдэн явж байхыг би харлаа. Тонгор гэсэн чинь ясны хугаргаагаар хусаад байд шүү дээ гэж байдгаар амьсгаадан өгүүлжээ. Годвын ээж чи чинь юу яриад байна гэж тайнаглдсан чи саяхан гэрд байсан улс байхгүй болчихсныг бодоод нөхрийнхөө хэлсэнд итгэж эхэлсэн бололтой. Хүүгээ татан чамд юм мэдэгдвүү гэж асуусан юм санж. Годв юм мэдэгдсэнгүй үс хуссан гэхэд ямар ч юм мэдэгдсэнгүй гэж. Ээж нь алив нөхөө чихэр боо өгödөх гэхт нь гардгаас арваавал саяхан л боов чихэргээд атгаж зогссон зүйлс нь эрээн өнгийн том өднүүд олжчихсан мушигрэлтэн байжээ.
готов үхтэл айсантаа уйлжгч. Өчир зүггүй эхэр датан уйлах готвыг аав ээж хоёр нь арц үжээр эргэн тойрон аруулж утаад толгойг нь сая анзаарчээ. Өвгийн толгойтой өсний эхийнх нь яа гарахгүй усаад хайчихсан юм шиг байхгүй болчихсон байж. Урт зураасууд гөвдрүүдэн дадсныг эс тооцвол өөрөө ямар нэг шарах сорив болоогүй байлаа. Эцэг их хоёр бүр алмаарч хэлэх үгээ олж ядан байтал аав нь наад ширдэг дээр чинь ус унжуу гэж. Хоёул лаага барин унсан ус хайсан боловч ширхэгч ус олж харж чадаагүй байжээ. Тэгтэл эхнэр нь пүүх яана нөгөө хоёрын ууттай юм байна гэд өгөршсөн давааны орон цөг хөшөглөж гин. Гэтэл өжирсэн даван дотроос хүнийх эсвэл малынх нь мэддэхгүй хавирганы хугархаануудаас өөр зүйл гараагүй байжээ. Маргааш нь тэднийх өөр хаяаргүй үгүй юу тэндээс нөөж одсон гэдэг үлээ. Хамгийн хачирхалтай нь өдгөө 40 насыг насалж яваа хамаатны ах готви маань толгойн үс дахиж ургаагүй гэдэг бөгөөд холбогдох эмнэлэг үйлчилгээнд хамрагдаад ганц ширхэгч үс цухагаагүй байжээ. Харин хуухных нь цаг орчмоор л цагаан дөө зөөн хідэн ус ургасныг авалгүй ургуулсаар хинч харсан инээд өрмээр марцсан амтан болчихсон байна. Та яагаад ийм халзын юм бэ гэж асуухад годуу ах маань ихэнх хүнд энэ түүхийг яриад байдаггүй аж. Монгол хэл үнэхээр баялаг гэдэгтээ хинч маргахгүй. Ямар сандал алс хол орших Африкийн арслан зааны үр төлийг үзэж хараагүй хэрнээ монголоор нэрлж гисэн байхыг нь бодохоор гайхаж биш ирмээр. Тэрч бүхэл тоос дорчлонд байгаа байхгүйг нь мэдэхгүй хэрнээ чөтгөрийн үр төлийг үүхэд гээд нэрлж гисэн байх юм. Эм нэгэн үүхтийг санамсаргүйгээр тэрж үнсчихэд хүнд өвчин тусч нас барсан эмэг нэлтгэрийг 1980-ад оны дундуур Ховд аймагт гарчээ. 1984 оны 7 дугаар сарын 10-ны үдээс хойш гэлэг бэл гэдэг жолоочээр офсын цагаан харихнаас түлшний мод ачаад наадмаа сүмэн уртаад Ховд хот руу орчих санаатай давхиж яваад мянгад сумын төвийн ойролцоох улаан хар гэдэг уулын үзүүр дээр давхар дугуйгаа хагарсныг мэдээд зогсжээ. Ховд голын ирэг дээр орших мянгад сумын төвд цуны цагт халуун шумуул хоёрт амьд амьтанд эсхийн аргагүй болдог учраас тэр хаяараа 80 км орчим нүүдэллэн ууланд гарч зугаацдаг байлээ. Сумын төвд ердөө хэдэн залбин нохой ганц хоёр манааж сахиулал эзэн болж үлддэг. Тиймээс гэлэг бэл жолооч оргон цараа ялаа шумуултад тулалдан байж дугуйгаа янзалж эхэлжээ. Ганц хүнд 2 дугуй тэгээд ялаа шумуул халуун гэдэг үнэхээр хүнд тав. Тэр ямар тайч ноцолдсоор байгаад хараа бүрий болох үед 2 яс салжээ. Тэгээд хөдлөхийнхөө өмнөхөн морь хорих санаатай машинаас хэдэн алхан болдтол уулын бэлд нэлэх хөөхд часхийн өөлөх сонсогдсон байна. Тэгээд тийш сайдар хардал үнэхээр хэдэн сартай болов гэмээр нэлэх хөөхд уулын бэлд нүцгэн хөвдөж байх юм дэр. Энэ халуун ялаа шумуулын дунд яагаад нялх хөөхд ганцаараа байж байдаг үлээ гэж бодсон авч өөрийн ирэхгүй л ховсдуулсан мэт тэр зүг алхажээ. Тэгээд очиод мөнөө хүүхдийг шууд тэврээд авсан байна. Тэрхэн агшинд ухаан нь дэн дум болж өөрийн мэдэлгүй үнсээ давчээ. Нэг мэдхэд л нулимс нь бөмбөрчихсэн ганцаараа хий юм тэвэрчихсэн сууж байв. Эргэн тойрноо нэвт шувд харсан боловч хүүхэд битгий хэл олигтойхон огтон ч харагдсангүй. Тэгээд айсандаа ухаан жолоогүй хараалган машина асаагаад 40 км зайтай аймгийн төв рүү улаан галзуу хурдлан давхижээ. Аймаг дээр ирээд машина баазынхан үүдэн тажчихад эли балан амтан гэртээ ирээд ухаан алдан унжээ. Маргааш нь баяр наадан болж байгааг ч хэлэх үү, эмч домч лам хараар янзлуулах гээд боломж олдсонгүй. Эхнэр нь байс хийгээд л
дөргөн тусламж дуудана. Гэвч оншин тогтоогдохгүй. Тэгээд эхнэр нь аргаа бараад эмнэлэг даваач чивдүүлжээ. Тэр байраа эли балаа болж байс хийгээд л нүцгэн хүүхдийн тухай яриад байж. Нэгэн лам түүнийг үзээд чөтгөр шуламсын хорлол болжгээд эмнэлгээс гарахыг зөвлөсөн байна. Түүний гэртээ ирсэн хойно мөнөөх лам ном уншиж энэ тэрээр аргалсаар ухаан оруулгаад тэр байр дээрх явдлыг ярьжээ. Би энэ гайгүй болсон хэдий ч нэг л гундуухан хүнтэйж дуугарахгүй яг л зомби маягийн болж хувирчээ. Тэгээд хэд хоногийн дараа гэв гинтэл далигаж болсон байна. Түүний алтан савыг нээхэд нас барсан хүүхдийн сүнс чөтгөр олж аавыгаа дуудах үед нь тааралдан гар хүрснээс олжээ гэсэн байна. Ийм нэгэн чөтгөрийн хүүхэд хөөрхий сайхан сэтгэл дэрийг ийхүү авч чадсан гэдэг. Завхан аймгийн нэгэн сумын төвийн холбоотчин Оюума гэдэг хүүхний гэр бүл тохиолдсон энэ явдлын тухай нутгийнх нь өдгөөж шивэр авир хийдэг байна. Оюума ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан бөгөөд эх нь түүнийг нүдний цөцгийн мэд бөөцөөлөн оровч гарвч хамт явдаг байжээ. Газар дээрх ганц охин нь болохоор энхүү ам тавьдаг байсан нь ойлгомжтой. Гэвч үүний цаана маш нарийн учир байсныг тэр бүр хүн мэддэггүй байж. Оюумагийн ээж Нансал хүнтэй суугаад 5 жил болсны эцэст дараалан 3 хүү төрүүлсэн чи хүүхдүүд нь ой хөрөх үедээ гэнт өнгөрчихдөг байжээ. Тиймээс Нансал ихэд сэтгэлээр унан жилгэртээ эмнэлэг сагсны эцэст нөхөр нь алс зүүн хязгаарын аймаг торнод руу авч явжээ. Энэ нь ч учиртай байсан бол д. Юу гэвэл Нанслын нөхрийн тал их харамж хахир болсон байж. Тиймээс 20 жилийн өмнө Нанслын нөхрийг жаахан хүүхэд байхад гэрт нь орж ирсэн нэгэн даянж ламыг аягны амсар цуулгалгүй хөөж нөгөө лам ихэд уурсан гомдож байсан юм санж. Үүнийг мэдих нутгийн настайчууд Нанслын нөхөрт танайд хүүхэд тогтохгүй байгаа их учиртай шүү. Танай удмынхан харамж нарийнараа алдардаг чи өөрөө ч мэднэ. 20 жилийн өмнө чихтэйхэн хүүдэн өдөр нэг даянч лам танай хотон дэрж яг танай гэрт ороход аав чинь энэ тентгийн хэрмэл тэнмэл ламд өг хоол цай байхгүй өөр айлдаж гэд хөөгөөд гаргасан юм гэдэг. Энэ үгэнд гомдож шарлагсан ламтан танайхан 3 үедээ намайг санаж явуулно. Хараарай гэж хэлээд хаалга саван гарсан гэдэг. Хэмээн ярьсан юм санж. Үүнийг сонссон Нанслын нөхөр итгэж сүйд болоогүй ч юмыг яаж мэдэх үгээ хүүднээс ээжээсээ там том асуувал ээж нь эхлээд нас дээр гарч мөнгө нь улсан би яаж мэдэх вдэ гээд алгаахгүй байсан боловч хэд хоногийн дараа хүүгээ дуудан нэг тийм юм болох нь болсон шүү. Ээж нь энэ тухай санахыг хүсдэг ч хүү юм. Гэвч нэгэнт үүлийн үрийг яах вүлээ. Тэр лам өөрөө их хигч хүн байсан юм. Дуугүй хүн орж ирээд ч гарахгүй манайхыг харамж хахираар нь дуудаж аавын чин дургу хүргэсэн юм. Тэр ламын зүүн хазар дээр том хар мэнг байсныг би сайн харж билээ. Лам манайхаас явсан орой нар жарахын алдтай гэрийн тоон дээгүүр том хар шувуу эргэлдэж байгаад гэр дээр нэг юм онгочих шиг болсон. Бид хоёр чинь гараад хартал гэр дээр нялх хүүхдийн тайны жижигхэн битүү уснаас олсон ар зайсан муухай амтан тээчгний хэвдэж байх шиг үзэгдсэн. Би хөхтлээ айж айл амтныхаа хүмүүсийг дуудаад бөө юм болсон. Гэтэл хүмүүс ирээд үзэхэд нөгөө амтан зүхээр л даавууд боосон сүрэл олчихсон. Гэхдээ тэр зүйлийг аав чинь лосол гэдэг ламын хамт болж далд оруулсан да. Бас энэ явдлаас хойш төдийл удалгүй дөнгөж ойнтой хурж байсан чиний дүү тоон руу харж орилж байгаад л шилэн татаад тэр чигээр явчихсан юм шүү дээ. Гэд хингэнтэл уйлсан аж. Учир явдлыг нэгнгүү мэдсэн Нанслын нөхөр ном гүрэм хийдэг гэх ганц 2 хүнтэй уулзсан боловч заадуул нь олигтой мэдэхгүй шинжтэй байж. Тиймээс эрд сурсаар дорндын бөөгийн сурыг гаргасан тэр байжээ.
Нансал нөхрийн хамт хэдэн өдөр эрд сурж явсны эцэст өөгийн дожиж үзүүлэн арга засал хийж өгөөж гэж гуйхад танад нүрэлсэн энэ их хараалыг би буцааж чадахгүй. Яаж ийгээд хүний аим аваад л байна. Харин танад өр хүүхэд тогтоох талаас арга засал хий. Танад шинэ хүн ирснээ дараа та хоёрын хэн нэг нь үхэж таарах вэ? Үүнийг лав би засч дийлэхгүй. Хатуу тарны номд нэвтэрсэн ламын хүчтэй хараалыг дайн дээрхийн ганц нэг буу хариулж магадгүй гэсэн аж. Түүнээс хойш 1 жил өнгөрөхөд оюума төрсөн юм санж. Гэвч Нанслын нөхөр охины 3 хүрсэн жил наадам тараад айл хийсэн архитж яваад мориндоо чирэгдэж өгсөн гэдэг. Тэр цагаас хойш хөөрхийн Нансал авга ганц охин алдчихгүй хэмээн хавийн амтныг хардаж сэрдэж явдаг болсон юм санж. Ээжийнхээ энэ байдлаас болсон ч юм уу? Оюума удтал ганцаараа явсны эцэст 30 шагсан хойноо нутгийнхаа залуутай нэг гэрт орсон бөгөөд дараа жил нь хүүтэй болжээ. Энэ үед Нансал авга байнгын айц төгшүүр тавдах болж цээгүүгээ охин хөргөн хоёроос ч харамлах шахдаг болсон байна. Гэвч азар хүү элдв өвчин зовлон ээрэлгүй 10 нас хүрчихжээ. Харин энэ хооронд оюума дахин хүүхэд олсонгүй. Нөхөр нь хаяа нэг арх балгасан үедээ "Тана аавын талын хийсэн үйлээ бидний ганц хүүтэй болгоно. Хүүхэд божигнож байхад би уулын дортой байдаг юмсан." Гэх мэтээр үг хаях боловч эвдээ найртай амьдарцгааж байж. Гэтэл хүүн 15 хүрсэн жилээ "Ээжээ, би лам болмоор байна. Та намайг хийдэд суулгаж өгөөч" гэж гуйхалж. Энэ үгийг сонсоод оюумаач тэр нөхөрөнч тэр дургуутж сүд болсонгүй. Харин ээж нь ихэд сандарч "Ганц хүү чинь лам болно гэж зүтгээд байгаад бороо шүү. Битгий лам болго. Нөгөө муухай ламын хараалаас олж байгаа бах" гэд байсан тул хүүгээ лам болгох гэж төвдсөнгүй. Тэгтэлж хүүн хичээл номдоо явахаас ойрхошин савл хийвэл сумын төвийн хойхон баригдсан шинэ хийдрэг үгээд байдаг болж. Ингээд арга буюу сургуулаас нь гаргаж хийдэд суулгатал сөрхийн уншлагтай лам болох шинжтэй болсон байна. 2 жил хэртээ нутгийнхаа хийдэд шавлаад байхад нь багш нь хээж автаа нуулзсан хүүгээ хот руу явуулж илүү номтой ламд шав оруул гэж зөвлөсөн юм санж. Гэтэл оюумагийн нөхөр энэ цагаас хойш савл хийвэл уурсан "Миний удам судар ингээд тасрлаа. Энэ хүүхэд ламын мөр хөөх юм бол эхнэр авахгүй гэсэн үг. Танай аавын талынхны лайланчиг" гэж загнаад амар заяа үзүүлэх байжээ. Тиймээс оюума хүүгээ янз бүрээр ятхан лам битгий бол гэж гуйсан ч хүүн тас зөрсөөр нэг л өдөр нууцаар хот руу явчихсан байж. Энэ явдал оюумагийн ээжийн сэтгэлийг үнэхээр зовоожээ. Тэр өдөр шөнөгөө маань мэгзэн уншиж "Хүүгийн маань буян заяад итгэхээс сайн сайхан явуулаасай" гэж залбирч байсан ч тун удалгүй харуулсалт мэдээ ирж энэ гэрийн 3 хүний амьдралыг орон гоор нь өөрчилсөн аж. Оюума нэг өглөө ажил дээр иртэл аимшигт мэдээ дүүнийг угтаж авсан байна. "Танай хүү хүн тутгалуулан нас барсан тул яаралтай ирнэ үү?" гэсэн цахилгаан аваад ухаан алдсан оюума хотод яаж ирснээ ч мэдсэнгүй. Тэндэн ухаантай явсаар ажил явдлыг нь гүйцээгээд нутаг буцах гэж байхад нь хүүгийнх нь багш гих лам дүүнтэй амжилан уулзаж "Бүрлээ чи насны тоо гүйцсэн гэж нууц сударт бидсэн байна. Та нар хүнд хорлогдлоо гэж шаналж байж мэдх юм. Гэвч энэ насан дээр хүний гарт амиа алдах тавилантай байжээ. Данааханд хийсэн хараал энэ хүүгээр чинь дуусах ёстой юм байна" гэсэн гэдэг. Нэрээч бодоод байх нь даянч ламын хараал 3 үеийг дамжаад дууссан байж. Хамгийн харамсалтай нь энэ гэрийн галголомт тэр чигээрээ тасарчээ. Таньж мэдэхгүй хүнтэй өгсөрөх, элдв янзаар хэлэх хөөх туухаас болгоомжилж байхыг энэ явдал харуулж буй юм. Төв аймгийн Лүн сумаас 60 км-т Туул голын баруун эрэгт
Социалист нийгмийн үеийн хуучны булшны газар бий. Уг чимээгүй хотыг эзэнтэй тэр нь толгоо нүцгэн цагаан тэмээ хөдөлсөн хүн байдаг гэлцэн. Анх давга хэмээх адуучин хажуугаар нь мотоциклд давхиж явахдаа мөнөөхөн тэмээ хөдөлсөн хүнтэй таарчээ. Амар мэндэ асууж мэдэлцвэл огт дуугарсангүй яваад өгч. Маргааш нь уг сумын нэгэн айлд өвхөл хагцал тохиолдсон байв. Ихэвчлэн оройн цагаар үдшийн бүрэнхий таарах үеэр угхийн үзэгдэл гарч ирдэг гэлцдэг. Нутгийн хөгшний ярьснаар 30 гаруй жилийн өмнө тэнд нэгэн хүнийг цагаан тэмээгээр зүүн нутаглуулжээ. Түүнээс хойш удалгүй нийтийн оршуулгын газар гэгдэх болсон аж. Харин анх нутаглуулсан хүний сүнс бусдыгаа аваачих элч болсон гэсэн яриа байдаг. Түүний улмаас тэр нутгийн нас барах хүмүүс толгоо нүцгэн цагаан тэмээ хөдөлсөн хүнд ажигдж явдаг болсон гэлцэн. Уг үзэгдэл заримдаа 2-3 сараарч харагдахгүй бөгөөд хүнд үзэгдсэн даруй маргааш нь өнөөх ширлийн газарт шинэ булшны нөх угагдсан байдаг гэдэг. Харин яг тэр үзэгдэлтэй тааруул маш урд насалдаг гэсэн яриаж гарсан байна. Юутайч тэмээ хөдөлсөн хүнийг харсан олон хүн эдүгэ элэг бүтэн аж төрж суугааж. Хэрв тэр учир битүүлэг амьтны гарч явдаг замыг дагалжихвал манай энэ хаваас хүн өгөх болно гэсэн яриа хэдэн жилийн өмнөөс гарав. Үүнээс болоод хотоос 2-3 лүүжинч лам залж маш нууцаар өнөөх хөдөөлүүлэх газрын ойролцоо байрлуулжээ. Тэдэглээд бүдэн сар хэртэй хүлээсэн боловч өнөөх нь гарч ирсэнгүй. Хүнж өгсөнгүй. Харин тэднийг хот руу буцсны дараахан гарч ирээд нэг хүнийг авч оджээ. Яг энэ үеэр 90 гарсан ломб гэгч хөгшин насны дороотолд орж өдөр хоногоо хүлээж байлаа. Өнөө үзэгдэл гарч ирж магадгүй болсон тул хот руу яаралтай хэлэлгээжээ. Удалгүй хотоос лам нар морилж ирсэн байна. Ингээд л булшны газрын ойролцоо майхан саваа зоогоод яг хүлээгээд суучгач. 3 дахь хоногийн орой бүрээ тасарч байх үед мөнөөхөн тэмээ хөдөлсөн хүн гараад иржээ. Зодч нар ганлангаан үлэн лүүжин бууж эхэлсэн байна. Гэнэт өнөөх хүн тэмээн дээрээ мордоод тэдний хажуугаар өмнө зүгийг чиглэн таваргаж одгон тэр. Шөнжин лүүжин давсны эцэст лам нараа "За одоо энэ хавийн бог зэтгэр арилсан" хэмээн дайлуулж хүндлүүлж байтал хотоос цагилгаан ирсэн байна. Энэ удаа ирсэн гол ламын ар гэрт хүн нас нөгцсөн. Онц ноцтой харгис аллагын хэрэг гарсан зураг гарчээ. Лам нар ч яаран сандран хот руугаа буцаж хүмүүс гайхан үлджээ. Түүнээс хойш 4 дахь орой дараалан тэмээ унсан хээ үзэгдэл өмнө зүг рүү жунжуулан гарах нь үзэгдлээ. Одолгүй мөнөөх ламын садангийн шарлыг Улаанбаатараас зөөж авчрах ажил гарав. Хэрвээ тэхгүй бол араасаа даллагтай гэсэн төлөв өгөөжээ. Ер нь булшны газрын элчин чөтгөр шулмаас огт өөр төрөл зүйлийн амьтан тул лүүжин тавьж болдоггүй номтой юм санаж. Ер нь хөдөөлүүлэх газар анх тавьсан хүний сүнс хувиран босч ээлж болдог учиртай аж. Харин хий үзэгдэл гүйдэл буг зэрэг нь өнөөх газраа л тодорхой хугацааны дотор эргэлдэн орших буюу заримдаа шар шувууны гэрэл тусах газар сэлг үздэг байна. Уг явдлын дараа мөнөөхөн өдрөө хүлээж хөвдсөн ломбуугны бие ларшин эдгэж хөл дээрээ босноор барахгүй эдүгэ 103 нас сүүдэр зооглон сэрүүн тунх яваа гэлцэн. Ийм нэг эзэнтэй оршуулгын газрын болсон явдал бидний хий үзэгдлүүдийн зоглуулгад сонин хөндөг болгоно энэ. Одоо хэрн хүн төрөл арилжхийн өмнө мөнөөхөн тэмээ хөдөлсөн хүн тэр хаваар үзэгдэх хэвээрээ гин. Лодон жалбаа гэвш нэгэн аимшигтай засал хийлэх заллагыг 2 гардан авчээ. Бараг л нэрлэгсэнтэй авсан гэхэд элсдэхгүй л болов. Дэрбэр ном гүрэм айлдаж тэр нь уншлаг уншснаар төрөвчин дүнтийн хэрээр нилээн
лаазан болсон гэж. Нойр нь хурж эвшээлгэн хайрдагч юм билүү гэж сууж байтал гаднаас нилээд бэлэгж хувцалсан эрэм хоёр алд цэнхэр хатган дээр мөнгөн аяхтай сүү мэлдэлцүүлэн барьсаар бэр гуух ёслолууга сүртэй наргагүй ороод ирсэн байна. Хатган дээр тавьсан тунд гарын мөнгөн аяхтай сүүний доор 500 еврогийн дэвсгэрт ногоорон шаргалтаадл. Ахархан хугацаанд лодон жалбаагийн тарих дооны машинаас хурдан ажиллаж 1 евро өчигдөрхөн 3600 төгрөгийн ханштай байсан. Тэгэхээр энэ чинь сая 800 төгрөг гэсэн үг. Дээр нь мөнгөн аяга хатаг энтрийг оруулбал 2 сая 200 төгрөг өөрөөгүйгээд ороод ирлээ. Химэн золтой л инеч гисэнгүй. 2-7 хоногийн өмнө хандлт муутай нэгэн сайдын эзэн Болдватер гих залуутай архитж хонохдоо тэр бэр өөрийгөө чөтгөр дарагч лодон жалбаа гэвш. Улааны шашинд тэргүүлж ба хараал жатаг хариулдаг лам гэх мэтээр шалгуудлаа ярилцлага өгсөний хэрэг гарч ирхэн тэр. Үнэхээр зах зээлийн рообсгаа үед ямар ч ажил мэргэжилд стратеги менежмент гэдэг зүйл асар хэрэгтэй гэдэг нь энэ байж. Тэр бэр за яах гэж явна. Бэж өөрлөг заллага ихтэй яваад химэн хөмсөг зангидан хоолойгоо унзад лам шиг хөнгөнүүлэхийг хичээв. Эхнэр нөхөр хоёрын хэрэг зөргийг сонссон лам сүү хадаг мөнгө 3-ыг тим яаруу 2 гардан авч сүүг нь бараг үүж 500 еврогийн дэвсгэртийг нь өвөртөлж орхисондоо баггүй ичжээ. Гэвч амаа барихад хожимдсан байлаа. Эхнэр нөхөр хоёрын амьдарч байгаа байранд нэгэн өгсөн хүний сүнс шүглжгээд амар заяаг нь огт үзүүлэхгүй байгаа гин. Тэд хэд хэдэн буу удхан гэртээ урьж авчирсан ч нөгөөдүүл нь харин өөрсдөө өгтлээ хайгаад гэрээс нь гараад зүх таажчихсан аж. Мөн 10 орчим томоохон үзмэрч лам дээр утсан боловч цаадуул нь өгсөн хүний сүнсийг шүглсэн газраас нь хөөх ажлаас шууд л цааргалан татгалцсан хариу өгчээ. Ингээд арга барагдан гар утсаа огож байтал чөтгөр дарагч лодон жалбаа хувилгаан гэсэн профайл хаягийг фэйсбүүкийн пэйж хуудаснаас олж уншсан энэ бүлгөө. Лодон жалбаа ичих нэрлэхийн завсраар халзан толгоогоо илбэн "За багш нэг очоод үзье дээ" гэд хэлчихсэн сууж байв. Хэдэн хормын дараа аим шиг засал хийлэхээр ирсэн эрэм хоёрын лаакен хар Range Rover Jeep-энд чөтгөр дарагч лам суугаад ад зэтгэр чүгэлсэн Тансиг хаус руу хурдлан давхжээ. Тансиг хаус руу яваад ормогц дээд давхарт хэн нэгэн эмэгтэй хүний аим шиг тайгаар чарлах дуу гарах нь ламтанд тодхон сонсогджээ. Ламтан засал ном хийх гэж байхад жимээ шууган битгий гаргаад бай. Дээд давхарт байгаа хүнийг унтаж ямар гэж хэлэхтэн. Гэвэл нөхөр нь "Манайд та бид гураас өөр хинж байхгүй" хэмээн гайхан харуулжээ. Миний үед лодон жалбаа ламын өөртөө итгэх бардам итгэл бие авч явдаг амгалан дөрхөн ор мөргүү зам ахрын сарниж зөвхөн ном судартай найдах сохор итгэл нь үлдсэн байна. Ламтан задсан ширээний ард идэ будаа таалсан шиг сэтгэлээ төвшдөг санаатай ном тарин уншиж суудал гинэт дээд давхрын шатан дээр сексисэн үстэй эрен даашинцтай хүүхэн хэлэгнэн улаан үдээр өөрлөөнө мууга харин зогсож байгаа нь харагдав. Лодон жалбаад л өнөө хүүхэн харагдаж байгаа болохоос бус өөр хиндэж харагдахгүй байгаа нь андшгүй байлаа. Жишээ нь гэрийн эзэгтэй 2 давхар руу гарч тэрхүү сэгсгэр хүүхний хажуугаар даллагын ууд саваа барьсаар зөрөгтөө огт тоосон шинжгүй. Нөхрөнч хийсэн сэгсгэр үстэй хүүхнийг тайрч унгаад аршаан цацх нь гэрч шүглсэн ад зэтгэрийг харахгүй байгаа нь элт. Харин энэ үед мөнөөх эрээн даашинз сэгсгэр үстэй хүүхэн шатан дээр 2 гараа дээш нь өргөн хөлөө дэвслэн муухай хорилж гинт энэ чиглэгэн дээр. Хэрвээ гэрийн эзэд тэр сэгсгэр хүүхнийг харж байгаа бол гэрт нь лам хүн ном айлтгаар ирчихсэн байхад бэтгий дуучмаа гаргаад байх хэмээн үгүй ядахтаал ганц үг хэлэх нь ойлгомжтой. Тиймээс гэрийн эздэд тэрхүү сэгсгэр үст хүүхний талаар
Хилээд ямар ч нэмэргүй байлаа. Ламч хонх дамраа дуугарган нүдэ анаад жүдийн ном уншиж лүүжин тавьж эхлэв. Хаяа нэг ансан үдэ нээж харахад мөнөөх сэгсэр хүүхэн аимшигта чангаар орлон шатан дээр элдэв эвгүй хөдөлгөөн гаргана. Бүр сүүлдээ хонх дамрын дуугар чимээг даган даашинц майг дотор хувцаа тайлаж идчихсэн өөрлөө хараад хээв нэг нээж байсан гин. Лодон жолбол ламч өнөө өксөкс өдрийг харахгүй хичээн номоо чанга унших авч өөрийн мэдээлгүй өрөөс нь үдэ нээжв. Сүүлдээ өнөөмөө ад зэтгэрийн царайтай хүүхэн зүүн хөлөө шатны баруул дээр догчхоод бөгсөө шидлэн биеэ элен таалж элдв хөдөлгөөн үлдэн дохуурхаж эхэлжээ. Лодон жалбаа хонх дамраа улан бүр чангаар хангинуулан дуугаргаж хоолоогоо засан дууга чангалахын цацуу дунд чүмэгний ясаар хийсэн ганлан үлээхэд гинт араас нь зүүн мөрөн дээр нь хэн нэгэн хүний хүнд ширүүн гар тас хийтэл тавих энэ. Ламтан зочин намаа таслаад долгоогоо эргүүлэн харвал цуусан улаануудтэй сэгсээсэн үстэй ар зайсан шар шүттэй хүүхэн хилээ гарган шоосноо түүнийг хүзүүдэн авч тавраад уруул дээр нь шуналтай гихч оцон үнсж орхисон байна. Тэрхүү ад зэтгэрт үнсүүлсэн лам залуу муухай чарлан угсхийн босгод хайчрвэдсэн гэрийн эзэд та яасан бэ? Зүгээр үү? Хэмээн хоёр талаас нь зураад авчээ. Гэвч лодон жалбааг тогтоох хүч тэдэнд байсангүй. Хайчрвэдсэндээ мань лам тэднээс хэд дахин илүү тэнхээтэй болчихсон. Дутаараа дүүрээ сууха. Ямар муухай үдчүү царайтай амтан бай. Хурдан явах минь. Хэмээн чангаар орилж гарав. Тэр байр хонх дамар ном судраа орхин хар хичээрийг гарч цугтаасан байна. Өнөөх чөтгөр шүглсэн хаустай айлынх 61 гармын хойно байдаг гэж. Тус суурингийн хүмүүс ажил албаа зохицуулж хаад амархаар явж байтал орхимжоо намруулсан нэгэн лам муухай ойрлон засмал зам дагаад гүйж байхдаа таарчээ. Бодолгүй тэр байр орхимж дээлээ шидээд дараа нь Монгол гудлаа авч чулуудан дотоож дан цамцтай хараалгаж байхыг харсан хүмүүс машин тэргэндээ сууж араас нь дагав. Лодон жалбаа гэвш хэсэг гүйж угаад додуурамд цамцаа тайлжгаад чармаа шалдан амтан ам авраарай намайг алхны хэмээн муухай хашгиран гүйж байсан гэдэг. 61 гармын цагт хамаг юм гаргачихсан ламыг гүйцэж бариад тэр өдрөө хотод явжирв. Машин дотор төвний хөл гарыг гавлахгүй бол нүдэн нэргэлцсэн ламтан юуж ч хийж мэдхээр байжээ. Тэгээд шархат буюу Сэмүүдийн хурцын 1-р тасагт 2 сар гаруй хэвдсэн лодон жалбаа эмнэлгээс гараад орс хараггүй алга болжээ. Зарим хүмүүс лодон жалбаа гэвш богж өтгөр болсон хаяа дуу гандан хаваар үзэгддэг хэмээн батлаад бай. Харин жөтгөртэй хавсан эзэд өнөөх хүртэл өнөөх жөтгөрийг дарж чадаагүй л яваа гин.